За сайн бацгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр бид хамтдаа өгчий залуучуудын нэгдлээс санаачлсан нэг үйл ажиллагааг эхлэл болгоод подкастыг эхлүүлэх гэж байна. За энэ нь болохоор яг аналог подкасттай адилхан уншсан номныхоо сэтгэлдлийг ярих тийм богино хугацааны тийм аудио рекорд байгаа. За тэгээд сонгосон шалтгаан бол аналогыг их сонсдог байсантай холбоотойгоор тэгээд бас энийг хийгээд санаачлаад зарласан хамгийн түрүүнд ингээд саналаа хариулсан Гэрэлт Наран багштайгаа ингээд хамтдаа энэ подкастыг эхлүүлэх гээд байж байна. За тэгээд юуны өмнө эхлээд Гэрэлт Наран багштайгаа танилцъя. За. Баяны эрдэнэ хөтөлбөр сургуулийн хамтдаа өгчий залуугч нарын нэгдлийн одоо хөгжлийн төвийн энхэр агштай одоо хамгийн анхны дугаартаа урьж оролцсонд маш их баярлалаа. За миний хувьд Тархуул аймгийн Баяны эрдэнэ хөтөлбөр сургуулийн Монгол хэл уран зохиолын багшаар ажилладаг. За би бас өөрийгөө бас танилцуулах хэрэгтэй юм шиг байна. За намайг энэ хоёр гэдэг Баяны эрдэнэ хөтөлбөр сургуулийн мэдээлсэн багш байгаа. За одоо ингээд хамгийн анхны дугаар тэгээд магадгүй энэ дугаар хамгийн ихнийх гэдэг утгаараа бит хоёр сандрах зүйл магадгүй алдаа гаргах зүйлүүд олон байж магадгүй. Гэхдээ ч ямар ч тас эхлүүлж ийн гэдэг хамгийн чухал зүйл юм болов уу гэж бодоод энийг шийдвэр гаргаад өнөөдөр ингээд зориод эхэлж байна. Өнөөдөр болохоор 2020 оны 10 сарын 11 тий. За тэгээд ингээд анхны номыг маань болохоор Гэрэлт Наран багш сонгосон байгаа. За энэ хөө подкастынхаа одоо хамгийн ихний дугаар дээр бид Болор Эрдэнэ зохиолчийн Гүйж яваа эмэгтэй гэдэг бэсрэг романыг сонгосон байгаа. За яагаад энэ романыг сонгоо одоо энэ зохиолыг сонгосон шалтгаан бол ерөөсөө хүн бол одоо тогтоол ус шиг байж болохгүй юм аа. Урсгал ус шиг байж явах хэрэгтэй. Яагаад гэсэн чинь тогтоол ус бол яг л байрандаа байж байдаг. Улмаар одоо он цаг өнгөрхийн хэрэг цаг хугацаа явах хэрэг тэр ус муудаж өмхирдэг, ус өмхирдэг. Урсгал ус бол ерөөсөө өөрийгөө үргэлж шин зүйлээр ундрахаар сэлбэж байдаг учраас залуу хүн тэр тусам одоо хүн бол ерөөсөө өөрийгөө шин зүйлээр одоо үргэлж хуцалж явах хэрэгтэй байна. Энэ зохиолын яг гол санаа бас өмнө нь би одоо ингээ 3 дахь удаага уншиж байна л да. Өмнө энэ зохиолын одоо гол санаа нь хэвтэрт байгаа хүн өндиж өнгө зүүдэлдэг тийм. Сууж байгаа хүн өөрийгөө гүйж байгаагаар зүүдлэнэ. Гүйж байгаа хүн нисэж байгаагаар зүүдлэнэ. Тэгвэл нисдэг байсан бол юу зүүдлэх вэ гэж. Тэгэхээр одоо залуучууд маань гэдэг юм одоо бүх хүн гэдэг хүн бол ерөөсөө л яг л шин зүйлийн төлөө нисэж байгаасаа, дүүлж байгаасаа гэсэн үднээс одоо энэ гүйж яваа эмэгтэй бэсрэг романыг сонгосон. Тэгээ бас энэ ном маань өөрөө их олонний хүртэл болсон олон хүмүүст бас хүрч чадсан. Тэгэхээр шилдэг зохиол гэдгийг би бас ингээд нэг номыг судалж байхдаа мэдсэн. Тэгээ бас энийг уншиж амжаагүй тэгээ бас уншихыг хүсээ бодож явж байсан хүмүүст бас жоохон ч гэсэн мэдээлэл олгоод энэ зүйлийг хүргэхийг хүссэн юм аа. За тэгээд зохиолын гол дүрийн эмэгтэй талаар. За зохиолчийн гол дүрийн амьдралыг нэг богинохоо гэх юм уу тийм. Гол дүрийн эмэгтэй өмнө эхлээд нөгөө Болор Эрдэнэ гэдэг найрагчийн зохиолчийн тухай нэг товчхон мэдээлэл хүргэе гэж бодож байгаа. За Халтрын Болор Эрдэнэ гэдэг энэ зохиолч би бол за одоогоос нэг 5 жилийн өмнөөс зохиолыг нь шимтэж уншиж ингэж ирсэн юм зохиолч. За тэгээ өмнө нь бол өөрөө яг бол сэтгүүлч мэргэжилтэй юм хүн юм билээ. Тэгээ бол Монгол хэллэгчийн дээд сургуульд сурч байгаад 2000 он дотоод зохиолын дээд сургуулийн сэтгүүлч ангид дүүргэсэн юм ихтэй. Тэгээ ганц энэ хүн одоо үргэлжлсэн үгийн зохиол бичгээс гадна бидний одоо чихэнд хоногшсон маш олон дууны үгийг бичсэн юм авьяаслаг зохиолч юм билээ. Энийг яг сүүлд мэдсэн. Тэгээ бидний нэг одоо дандаа амандаа аялж явдаг дуунууд хүртэл энэ зохиолч юм билээ. Жишээ нь одоо юу байсан шүү дээ. Баяр цэцгийн дурлсан цас гэдэг үү. Гэл дуулаал идэг хэрнээ зохиолч мэддэг байсан юм билээ. Тэгээ бас нөгөө нэг энэ чинь сүүлд кино би чамд хайртай хоёр киноны зохиолч тийм болсон юм билээ шүү дээ. Тэгсэн юм билээ. Тэгээд тэр дараа нь хишигт Монгол нэртэйгээр нэг тийм хишигт гээд бүр Франц хэлээр хэвлэгдэж гарсан юм. Европын бүр болон дэлхийн Франц хэлтэй уншигчид түгээгдсэн юм. Номын зохиогч юм билээ. Зэрэг юм маш авьяаслаг тэгээ маш их тууштай ийм зохиолч юм билээ гэж харсан да. За
За одоо гол дүрийн талаар. Гол дүрийн. За би гол дүрийн талаар. За тэг таны Өөрийнхөө бодсноор. За тэгээд гол дүрийн эмэгтэй маань болохоор отгон чимэг гээд эмэгтэй байгаа. Уран нуграач. Тэгээд 9 настайдаа гэр бүл нь ингээд гэр бүлээсээ хол амьдраа. Хүнд хүчээр хэцүү ингээд замыг туулаад тэгээд тэндээс Холливуудын ингээд томоохон кинонд тоглох хэмжээний хүртэл ингээд амжилтанд хүрсэн ийм эмэгтэй талаар одоо бид ярих гэж байна. За тэгэхээр харийн сая инхээр шийдлээ тийм ээ. Харийн орныг одоо аав ээж хоёр нь тэгээд сүүлд эгч нь хоёр эгч нь дүүн ингээд өөрийг нь одоо энэ бүх зүйл ерөөсөө л гэр бүлийнхээ төлөө энэ отгон чимэг гэдэг ийм одоо хүүхэд насанд үлдсэн амьдралын төлөө аав ээж нь бол ингэж болсон тийм ээ. Тэгэхээр ерөөсөө аав ээжээсээ дөнгөж 10 дахь наснда одоо ганцаараа хоцорсон. Балчир насанд одоо бүр ахтмаар бие даасан амьдралаар тэр одоо он жилүүдийг үдсэн тий. Тэгээд одоо тэр бүгд хэцүү одоо энэ амжилтанд хүрэх хүртэлх зам ерөөсөө дардан байгаагүй юм а гэдгийг л одоо энэ зохиолд үзүүлсэн байна. Эндээс уншигчид юуг олж харах хэрэгтэй гэхээр хамаагүй амьдрал чамайг одоо хүнд хэцүү олон одоо шалтгаан шалтгаанаар шалгалтаар чамайг сорина. Тэр болгонд битгий бүдрээрээ битгий бууж өгөөрэй. Нулимсаа залгаж хаашаа гүйгээрэй гэдэг энэ санаа бол одоо бүр энэ зохиолын шимшүүлс олсон зүйл байсан тийм. За тэгээд хоёлаа зохиолын хамгийн ихний өгүүлбэрээс эхлэх үү? За тэгье. Зохиолыг үж эхэлдэг билээ гэж бодохоор хамгийн ихний өгүүлбэр бол галт тэрэг явчихлаа гэж эхэлдэг тийм. Дахиад л би үлдчихлээ гэсэн. Гэтэл ингээ уншингууд энэ өмнө нь бас хаана үлдсэн юм лээ гэдэг юм цаашаа яагаад юунд үлдсэн юм болоо гээл ерөөс цаашаа унших сэтэл төрж байгаа. Галт тэрэг ингээ хаяачихсан. Яагаад тэр ганцаараа үлдэв? Тэгээ эхлээ хэсгийг ингээд гэрэлтнэр багш та яриач. За тэгэхээр зохиол ерөөсө галт тэрэг явчихлаа гэж 3 цаг тавиал эхэлдэг тэгэнгүүт хин хаашаа авчиж байгаа юм болоо дахиад ганцаараа үлдчихлээ гинэ гэдгээс л ерөөсө энэ охин яаж гисэн болоо гэдэг бодол цааш нь унших сэтэл төрж байгаа. За тэгсэн чинь одоо тэр галт тэргийг араас нь хараад дотроо ерөөсөө тэр галт тэргийн араас л хашгирч гүйж байгаа бодол санаа тийм. За тэгсэн чинь одоо өөртөө итгэлгүйхэн оролтныхаа загвар одоо ингээд доошоо нугдаагаад алхаж аваад тэгээд нэг хүн ингээд нэг хүний нурууны араас мөргөөд тэг ингээ харсан чинь бүрээч ах нь гэдэг тийм ээ. Тэгээд тэр бүрээчин ахыг дагаад одоо гэрлөө нь явж байгаа юм тийм. Аав ээж нь бол өөрсдөө гадагшаа явчихсан. Аав ээжээ өдөж гаргаад за даавтай нь хамт ажилладаг бүрээчин гэж. Одоо энэ зохиолд маш олон ерөөсөө альма цэцгээ дорж гэдэг нэр гараагүй. Тэгсэн хэрнээ одоо жишээ нь тэр тугал охин, залуучхан, бүрээчин, алчуур эмэгтэй тэр нэг сонирхолтой тийм. Тэг ингээ бүрээчин дагаад гэрлөө нь явж байгаа. За тэгээд бүрээч аханд ингээд амьдрахаар болдог. За тэгээд яг ингээд бүрээч аханд амьдрахад чинь 11 настай байсан. 11 настай. Тийм тэгээд яг ингээд бүрээч аханд амьдарч байгаа хугацаанд болохоор бүрээч ах ихнэр бас жоохон хатуу. Тий. Тэгээд хүүхдүүд олонтой. Тэгээд тэр айл гаргасан уцаараа бас тэр уур амьсгалыг бас яадаг. Тэгээд дээрэс нь тэнд байх хугацаанд яг хүүхэд гэдэг утгаараа ямар нэгэн байдлаар одоо тэр хүнтэй яриа өгөх ч юм уу гэдэг ямар нэгэн тийм зүйл байж чадахгүй учраас харилцаа үүсгэж чадахгүй учраас дотгошоо бүгдийг хийж байгаа үйлдэлбэрээ энийг хийчихвэл буруу болов энийг хийчихвэл зөв болов гэж амар их цэгнэж байдаг байсан. Тэгээд хамгийн юу гэвэл тэднийг унтсны дараа бүх зүйл өөрөө унтах хэрэгтэй ч юм уу тийм нэг жоохон баригдмал зүйлүүд их тийм байсан. За тэгээд эндээс буцаад зохиол маань буцаад 9 нас руу очдөг тийм. За тэгээд 9 наснд очих буцаад энэ зохиол маань буцаад 9 нас руу очихдоо болохоор аав ээж хоёр нь эхлээд явсан байгаа л да гадаад руу. Тэгээд гадаад руу явхад болохоор аав ээж хоёр нь явхад хоёр эгчтэйгээ нэг дүүтэйгээ дөрүүлээ үлддэг тийм. Яг өөрийнхөө хашаа байшинд үлддэг. За тэгээд тэд бол ерөөсөө өдөр нь инээлдэж шөнө нь уйлдаг байсан. Тэр нь яг энэ ишлэлээр бол юу гэлэх гээд нөгөө ерөөсөө л аав ээжээсээ дөрүүлэхнээ одоо өншрөөд үлдчихсэн тий. Эгч нь одоо өөрөөс нь одоо 5 6 насны эгч. Том эгч нь яг л ээж шиг юм байдаг тий. Том эгч бол яг л ээж шиг тийм
чанга хүн. Тэгээд тэрний одоо эгчийн үгнээс гарах хүн бол байдаггүй. Эгчийн урдаас юм хэлэх хүн байдаггүй тийм ээ. Тэгээд том эгчийг дуурайж одоо ээжтэй адилхан байх. Том эгч бол ээжтэй адилхан байх гэж өргөж оруулдаг тийм. Ээж шиг хувцас авигдаг. Тэгээ ээж шиг хоолоо хийдэг. Бас ээж шиг ажилласаа эрэхтэй би ирлээ гэж гэртээ ордог тийм. Энэ талаараа бол ерөөсөө хүний эгч гэдэг бол яг л ээжийн оронд ээж болдог. Ийм одоо байсан гэдэг энэ зохиолд гарч байгаа. За мөн дунд эгчийн талаар гардаг тийм. Дунд эгч нь болохоор багтаа тийм. Нүүрэндээ хүнд гинтэл авсан. Тиймээс хойш ингээд амар тийм дотгошоохоо. Тийм. Нэг тийм барагтай юм дуурайд байдаггүй. Амхан. Гэхдээ хэрвээ эгч нь үнэхээр ингээд дургууг нөргүүлээс ганц хоёр үг өмнөөс нь хэлчихдэг тийм. Тэгээ цөөхөн үг гардаггүй үнээс үг гарахаар тэр нь амар жинтэй байдаг ч юм уу нэг тиймэрхүү хүн санагдчихжээ. За тэгээд тэр хэд ингээд байж авах хугацаанд аав ээжтэйгээ ингээд холбоотой байдаг. Тэгвэл ингээд бид нар бас ингээд байнга аав ээж хоёрын зүгээр байхгүй бэлэг явуулдаг. Тийм мөнгө явуулна бэлэг. Тэрийг л том ихч захин зарцуулах эрэхтэй. Тэг ерөөсөө нөө дэвтэр дээрээ бичдэг тийм. Одоо энэ мөнгөөр одоо юуны өдөрт нэг 1000 төгрөг өгч явуулдаг тийм. Тэгээд тэр сүүлд нөө дэлгүүрийн ихчтэй хэрэлддэг тийм. Одоо хариулт байхгүй. Хариулт 50 төгрөг тийм. Тэгэд энэ зохиолын ерөнхий үйл явдал миний харж байгаагаар бол 2000 одооны ихэнх үе юм шиг харагдаж байгаа байхгүй. Тий. Тэгэж харагдаж байна. Одоо хүмүүс яг бэлэн мөнгө одоо эдийн засаг за мөн хүмүүсийн амьдрал жоохон тааруу байсан үе. Тэгээд монголчууд их гадагшаа ингэж явууч. Тийм 8 арилжаа намыг хэрэг явдаг байсан. Бас гадагшаа ажиллахаар явдаг байсан яг гэр бүлээр. Яг тэр нэгэн гэр бүлийн бас тэр хүмүүсийн нэгэн гэр бүл яг энэ бодит тийм. Яг л тийм амьдрал байсан гэдэг нь одоо үнэн учраас тийм. Тэгээд одоо тэнд дүүн эгч нь бол тэр дунд эгч бол ерөөсөө л тэнд бараг амьдрал ямар ч хамаагүй юм шиг те тэрийг хинч одоо сонирхдаггүй амьдрал тэрнийг сонирхдаггүй шиг эгч гэсэн тэр амьдралыг сонирхдаггүй байх шиг те а дүү бол одоо яа тийм ерөөсөө л жоохон тэгээд дүүг одоо уйлж унтсан дүү нь бол орой болгон аавж байгаа нэг хийж уйлдаг те ийм одоо байсан. Тэгэл аавж ярихад их удаан хүлээсний эцтэр нэг шүн дүүн уйлаад маргааш өглөө сэрэхэд аавж хоёр нь гинт ирсэн юм шиг одоо бэлэг илгээдэг байсан. Тэр бэлгийг хараад ерөөсө тэр их одоо уйтгаар гоног уйлаа майлан ерөөс сарничдаг байх жишээд тийм баа. Тэгээд юу яг гол дүрийн маань аавж хоёр болохоор урлагийн хүн тий. Урлагийн хүн тий. Ээж нь болохоор ятгцсан, аав нь болохоор хуурцсан байсан тий. Тэгээ яг тэр урлагийнхаа салбарыг дагаад бас яг энэ гол дүрийн охин утгын чимээг юу болохоор их уран нугараач энэ дугааланд явуулдаг. Тэгээд яг зохиолыг хэлснээс дуусан дуустал бол утгын чимээг бол ерөөсөө нэг ч удаа дугуулгаа тасалж байгаагүй. Тийм бас. Тэгээ бас ийм амьдрал ах уу одоо юу гэдгийг маш хэцүү хүнд байхад тэр аав ээж хоёр охиныхоо ерөөсө дугуулангийн төлбөрийг л таслахгүй. Миний охин дугууландаа л яваарай. Тасалж болохгүй шүү гэдэг үсэн аав ээжийн одоо бас их юу байна тий. Тэр хүүхдийнхээ ирээдүйн төлөө, мөрөөдлийн төлөө ерөөсө бүгдийг зориулж байгаа. Ийм нэг чухал чанар харагдаад байгаа. Тийм. За ингээд удлаг аав ирсэн бөөм баяр болсон. Ингээд өмнө нь бол аав одоо би аавтай унтаад дүү бол ээжтэй унтдаг гэсэн бол аав гэрсэнээс хойш дүү ерөөсөө аавын өврөөс гараагүй мөрөн дээрээс нь буугаагүй тий. Тэгээд энэ бүх зүйл бол аавгаа хичнээн их санаж битгэсэн тэр одоо хүүхдүүдийн сэтгэлийн илэрхийлэл бол ингэж харагдаж байгаа. 2 жил болчиход ирж байгаа л тий. Тий 2 жил болчиход ирж байгаа. Би ч гэсэн ингмээр байсан даач би одоо 10 настай гэж байгаа тий. За тэгээ аав гэрснээс хойш удалгүй хоёр их чинь одоо том сүх бариад хаашаа чинь явахаар болсон. За ингээд аав нь охинтойгоо ингээд дүүтэйгээ нэгсэндээ гуруулаа үргэлж байгаа. Тэгээд нөгөө өөрийнхөө байсан хашаа байшинд амьдрахаа болоод нэг жижигхэн өрөөнд очиж амьдрахаар алдаг түрээсийн байр. Түрээсийн байранд гуруулаа амьдардаг тийм. За түрээсийн байранд амьдарч явах хугацаанд бол одоо орой алган аав нь илэг шарж өгдөг. За эхэндээ бол маш гоё байдаг гэсэн мэл. Илгээр хоол гэдэг бас тийм. Илгээр хоол гэдэг. Тэгээд сүүлдээ бол ерөөсөө өөрөө идэхгүй гэж уурлаад дүүн болохоор илэгл биш шүү гэж дүүн болохоор идэхгүй гэж уурладаг байсан юм чинь. Тэгээд яах ч одоо аргагүй илгээ идэл ингэж унтдаг байсан.
гэдэг. Тэгээд энэ зохиолын яг дуун тавь руу ороод ирэхээр яагаад эднэр ингэж жижиг байр руу шилжив? Яагаад аав нь ингэж эдлийг ингэж идэх болов гэж асуусан. Шалт учирчлагыноо тайлагддаг тийм. Тэгээд яг нэг сард үлээ өвглийн өвдөнд гинт нөгөө жижиг байрнаас гарахаар болдог тий. Гарахаар болдог. Тэгээд автобусанд бол барагтай байсан байхгүй тий. Байн галахдаг. Байн галах нь. Аава миний хөл өвдөд байна гэхээр аав нь өөрхөө гин тэгэхээр үгүй хүмүүс шаална гэж алхдаг тийм. Харин дөө нь бол одоо тэр яриагаар далимдуулаад хөл өвдлөө гэдээ аавдаа өөрүүлдэг. Тэгээд нэг өдөр тэгээд богоонч руу нүүхэр болоод богоончгонд амьдрахаар болдог. Тэгээд тэр нь болохоор яг өвлийн өвдөнд ингээд тийшээ очихоор болсон. Тэгээд тэр нь яг тийм хүлдүүс нэг тийм ямар ч тийм дулаалны юу байхгүй нэг тийм газар л очсон шүү дээ. Халаалт байхгүй. Тэсэр нэг өвлийн өвдөнд те. За тэгээд тэр жижигхэн богоонд болохоор тэр богоончгийн гэрөөсөө тэр хоёр хүүхдийг дулаад суулж байгаа нэг л зүйл нь ерөөсөө л аав. Аав нь өглөө босоод эрт босоод ингээд жоохон гал мал түлээд дулаад суулна. Орой унтахтаа болохоор аав нь одоо өөрийнхөө хувцыг тайлж нөгөө хоёртой нөмрүүлээл аав нь тэр жижигхэн богоончгийг дулаад суулдаг. Тэгээд аав хүнжлээс гарчхал юм бол даарна. Тэгэхээр аав та шээсэн үү? Унтахтаа шээсэн үү гэдэг. Унтахаас нөгөө шээсэн үү гэж асуудаг. Босхгүй тулд бид нар ч одоо жоохон хата тэгдэглээсэн тий. Гэрт амьдардаг байхад тий. За тэгээд нэг өдөр аав амар аз жаргалтайгаар бөө маягтай хурж ирдэг тий. Тэгээд хот руу нөгөө визний газар руу явахаар болдог тий. Аавын өдрөө нүдэнд бол баяр хөөр бэлдээд бид гур ингээд нэг тийш ингээд дагалаад явж байгаа. Тэгээд нэг аавны газар руу орж гараад ирсэн тий. Тий удалгүй одоо аав нэг өрөөний хаалга нэгдээд гараад ирсэн чинь орсноосоо шал өөр царайтай гараад ирдэг. Тэр царайны харцны өгүүлэмжийг бол гол дүрийн охин бол ойлгож байгаа тий. Аавын би нүдсэн юм болов тий. Жохон байсан ядаж хахад. Тий дэж байгаа. Тэгээ юу руу ороод юу аав яачаад ирвэ гэж их бодсон. Тий тэгээд эсвэл одоо хүүхд болохоор тухаараа одоо хүчтэй хаалга мөрөгч гэсэн юм болоо гэх тийм. Миний ч тэгээд тэгж бодож байсан. Гэсэн яг тэр өдрөө бол аав нь юу ч хэлээгүй ингээд аав. Гэтэ яг тэр үед охин нь үүрий гэж хэлдэг лөө. Хин аав нь тий нөгөө дүүнд игдэг шүү дээ өөрүүлээ гэсэн чинь энэ удаад аав дүүг хүзүүн дээрээ суулгасангүй тий. Суулгасангүй. Харин миний нурууг одоо илээд намайг их чанга тэрсэн гэх. Тэгээ би маргааш нааваасаа асуулаа гэдэг тий. Маргааш нааваасаа асуусан чинь аваа таны одоо юу ч нүдсэн юм бэ гэдэг. Тэгээ аав нь гэсэн чинь аав нь зүрх өвдсөн юм а гэж хэлдэг тий. Тэгэл яг нэг дүмсгэр байдал дахиад үргэлжлээ тий. Дахиад үргэлжлээ. Тэгээд яалтчгүй нөгөө нэг тэр үед болохоор яг ямар үйлдэл болсон бэ гэхээр тэр гурав визний материал өгсөн чинь аав дүү хоёрынх нь визний материал гараад харин тэрний материал гараагүй байсан юм. Гол руу. Тэгээд энэ зүйлийг аав нь ингээ хэлэхэд амар хэцүү. Тэгээд дээрэс нь яг тухайн үед виз гарсан бол 7-оос 14 хоногийн дотор тухайн орн руу явах ёстой байдаг. Тэгэхгүй бол виз туслагддаг байсан юм байна л да. Одоо ч гэсэн тиймэрхүү зүйл байгаа. Тэгээд одоо ийм хугацаатай виз учраас аав нь одоо дүүг наваад явахаас өөр аргагүй боллоо гэх тээ. Тэгээ хэрвээ чинийхээ гарахыг хүлээх юм бол одоо бид нэр хизээж явж чадахгүй болно. Тэгэхээр аав жирн охиноо удахгүй татаж авнаа гэдэг энэ зүйлийг охиндоо тайлбарлаж хэлээд ингээд аав нь дүүтэй навд явж байгаа тийм. Аав одоо духан дээр удаан гихч нүмерлээ. Ингээд дүүг нь хөтлөөд галтэргний хаалгаар яваад орчихсон тийм. Тэгээд галтэргний нэг цонхон дээр яг харалдаа цонхон дээр нөөцч дүүн л ингээл гараад аллаад аав нь ерөөсөө охин руугаа харч чаддгүй тийм. Одоо охин ч бас аавтайгаа харц тулгарчихвал би одоо тэсэж ганцаараа үлдэж чадахгүй. Би одоо тэр одоо нүдэнд нь ингээ бүрхээд байгаа нь л хизээ мэдгүй ингээд асгарах гээд байгаа тийм. Ийм одоо юм хэцүү. Одоо хүний энэ хэсгийг уншихаар бүр нүдэнд нь л зээл ингэж дотор хэрэгтэй юм. Энэ номын ингээд яг туршид гэдэг юм бол бас иймэрхүү явдлууд их зөндөө гарч ирдэг тийм. Би бас энэ зохиолыг яг нэг би давхар байх хугацаанд уншсан. Тэгэл ерөөсөө ингээ бүр аюу амархан нүдэндээ бас илгнээл хорсаар их ч одоо бүр нөлөөс туслаж дуусгасан да. Миний хувьд ч гэсэн тиймэрхүү үед бас их байсан. Их байсан ч яг ямар ч шавргаар байсан гэдэг. За ингээд одоо аав дүү хоёр нь явхад бол тэр охин 11 настай.
болчихсон байгаа тийм. За бодох юм бол одоо арай илүү том болсон гэж өөрийгөө зориулж байгаа тийм. Даавга ирэхэд 10 настай байснаасаа бас одоо арай том болсон би 11-тэй болсон гэдэг. За ингээд би одоо аав ээжийнхээ санааг зовохгүй тулд 90 эртлэн дэс. Ирээд одоо охиноо ямар мундаг байсныг, живтэй байсныг маань магтаж ярина гэж ингэж өөрийгөө зоригцуулж байгаа. Ийм одоо 11 настай охинд байнгүй их төвчээртэй зоригтой. За ингээд аав ахад л ганцаараа нэг гатар нэг бүр ойр ганцаар тийм. Ойр ганцаараа үлдчихэж байгаа үе бол зохиолын эхлэл хэсэгтээ ингэж холбогдож байгаа. Одоо ингэж бүрээжин ахынд үлдчихэж байгаа. За тэгээд бүрээжин ахынд байсан амьдралууд ихэнд бас яригдсан тий. Тэгээд бүрээжин ах бол их ингээд яах вэ их үг гэж асуудаг ч гэсэн. Эхнэр нь бас жоохон аашмуутай. Тийм. Гэхдээ урд нь бол яг ингээд бүрөөч аханд ирэхэд бол ерөөсөө эхнэрэн ч тэр гэрүүлэн ч тэр ерөөсөө ингээд амар гоёор өгтөж авдаг ааваа сайн ээжин сайн амар их бэлэг өгдөг байсан болвол нэг юмд орж гардаг. Тэр орж гардаг. Тийм бараг гэрүүлээс ялгаагүй байсан боловч тэгээд тэр зүйл маань сарнин алга болсон байдаг. Бүрөөчийн ахын одоо хүн хэцүү байсан, эхнэрний юм байсан гэл сая битэрийн ярианд гарлаа тийм ээ. Тэгээ энэний нэг жишээ болгож нэг үйл явдлыг ярихад тэр охины шүд өвддөг тий. Шүд нь өвдөд бүр ингээд 100-аад тагтсан гэл ингээд янгинаад бүр монголчууд хэлдэг шээ тий. Яснаас шүд, махнаас нүд гэж ярьдаг. Тэгээд одоо бүрээч ахын тэр гэрийг сэрэхгүй тулд хүнжлэхөө үзэрийг одоо ингээд бүр амандаа 100-аад уйлж байгаа тий. Тэгээ бүр ингээд тэсэхгүй болоод ирэхээр өөрөө босоод одоо харанхуйд тэмдчихэд олоод тэр нэг угаалт хэсгээс нь олж байгаа. Олоод ингээд шүдэндээ төрчээд ганы сэнгэн сүүнэр арай нэг гай өвчин намдахтаа болоод ирээд. За тэгээ нэг юм гал 100-ны хажууд очиод тэр цагийг ажиглаад сууж байгаа тий. Тэгсэн чинь нөгөө бүрэж яахын ихнэр тэр харанхуйд одоо тэр галын өөдөөс хараа сууж байхад нэг юм сүйтгэсэн дүрс хүн харагдчих. Тэрийг хараад ерөөсөө орилоод тий. Яг юу сүнсүүдэр шиг чинь юу хийж байгаа юм бэ? Сууж яах юм гэж уурлаад тий. Тэгээд одоо гэрэл асаагаад тэр гизээж гэр эзэгтэй бол ерөөсөө орон дээрээсээ одоо дүрлийдэл ширтээ тэрийг загнаж байгаа тий. Чи ч одоо яасан балаа өгтийн харанхуй шүнжтөө чөтгөр шиг юугаа ид суугаа юм гэл тий. Хүн алгаа ичих юм зүгээр гэл ингээд уцаарлж өгүүлж байгаа. За тэгээд яг тэр үед болохоор бэлтгэлээ ерөөсөө тасалдаггүй. Тэгээд баян бэлтгэлд явна, хичээлд явна. Тэгээ орой дугуйландаа явна. Тэгээд оройтож ирэхээр тэднийх нь нэг амар харанхуй гудамжтай, гэрэлгүй гудамжаар их явдаг. Тэгээд ер нь яг тийш орохыг гэсэн ингэж амар ороход амар хэцүү гэдэг амар хязгаар давжиж ордог ч юм уу тиймэрхүү зүйлүүд байдаг. За тэгээд яг тэр үед нь болохоор бас нэг хамт яг дасгал сургалт хийдэг нэг найз байдаг тий. Одоо дугуйлын нэг найз байдаг. Тэрний хувьд болохоор аав ээж хоёр нь болохоор байнга ажил төрөлтэйгээ явцдаг. Бараг гэртээ ганцаараа шахав байдаг. Гэтэ тэрнтэйгээ яагаад ингэж амар дотн найзууд байдаг гэхээр яг нэг одоо уран уграачид чинь ингэж биеийнхээ амьсгалыг чагнаж ингэж мэдэрчээж ингэж дасгал сургалтаа хийд юм байна л да. Нэгэн дээрээ гараад амар олон давхруулчтай шүү дээ тий. Тэр болгоно ингэж биеийнхээ амьсгал нэг л хүний амьсгал зөрхөл юм бол тэр одоо үйлдвэр нурдаг. Тэгээ тийм аюултай учраас яалтчгүй ингэж дотн найзууд болохоос аргагүй тийм хүмүүс байжээ гэдэг зүйл нь бас эндээс харагддаг тий. За тэгээд энэс хойшоо одоо голдрын охин маань ямар айлд очиж байгаа вэ? Очихоос өмнө бас юу яадаг л да. Бүрүүч хаах нэг өдөр амар баяртайгаар хурж ирдэг. Тий. Яагаад төрөд ирсэн бэ гэдгсэн чинь хоёулаа нэг газар л явна гэд тэр нь визний газар байсан. Тий, тэр нь л очдөг тий. Тэгээд очисон чинь яг л нөгөө нэг аавын царай шиг аав тэр газар руу ороод гараад ирэхдээ сонирн болоод гараад ирсэн шиг. Тэр ах бас яг тийм царайтай бол гараад ирсэн тий. Тэгээд уул нь бол виз гарцсан байсан юм лээ тэр охины. Тий гарцсан байжгаад хугацаанд ирсэн нөө 7-аас 14 хоногт багтаж гарах хэвээр тэр хугацаанд өнгөрцөн байсан учраас дахиад л тэр нөө баяр ёсгална. Яг тэр гарлаа гэхэд тэр охины амар баярлал бөө юм болоод тэгээд гайшээсэн боловч тийм болсон. За тэгээд одоо бүрээчийн ахихаас явах болсон нэг шалтгаан бол одоо тэдний
хаагур тэнээд байгаа юм гээл тий. Чи өглөө гараад явдаг, орой орж ирдэг. Тэнсэн гэл. Би тэнийг өдөр өглөө дугууланд яваад өдөр хичээлдээ яваад ингээ ирдэг. Тэгээд одоо тэднийхээс одоо шинэ жил болох гэж байгаа тий. Болоход одоо айл болгон нэг гэрт юм баяр жаргалтай юм хахад тэр охин ганцаархнаа одоо тэдний гэрээс гүгээд гараад ирчихсэн. Төв талбай дээр очиод гэтэл зурагч нь миний дөө гэр бүлийнхэндээ явж байна зургаар авах гэж асуудаг. Амар эйгүү тий. Тий амар эйгүү одоо тэр нь оролт руугаа одоо нүрээ шургуулаад бүр бүхнээс нуугдмаар санагдал ингээд гүйж байгаа тий. Тэгээд одоо тэнд нэг уцаар яриулдаг гэсэн шүү дээ. Тий уцаар цагаан уцаар 100 төгрөг. 100 төгрөг ярьдагсан. Тэгээд найз руу ярьж байгаа. Би өнөөдөр танаа томж болох уу гэж тий. Тэгсэн чинь одоо тэр үргэлж ганцаарддаг тэр найз нь бол маш их дуртай. Аав ээж нь ч бас дуртай охинд маань хань болоод ингэ байх юм гэж тий. Тэгээд одоо тэд найзынд очиж хамж байгаа. Тэгээд найз нь одоо бас өнөөдөр аав намайг загинсан гэл тий. Гэтэл тэр охин болохоор надад л аавдаа загнуулах гоё. Тий. Эсрэг тийм 2-4 харагдаж байгаа л. Бас гэр бүлийн хувьд ч гэсэн аав ээж нь ч гэсэн нэг тал нь ингээд хажууд нь байдаг хэрнээ төдийлөн охиндоо анхаарал цаг зав гаргаж ярилцаж юм дотн байдаггүй. Гэтэл аав ээж хоёр нь тэр одоо хайр оронд байгаа хэрнээ яг л хажууд нь байгаа юм шиг үргэлж хайр, халамж тэр зүйлүүд нь бол мэдрэгдчихэд юм. Банк бэлэг явуулдаг, банк ярьдаг тий. Тэгээд яг тэр нөгөө тэр найз захраг руу явсан чинь нөгөө нэг ээж нь охиныгоо мэдээд ярьдаг. Тий. Тэгээд миний охин зүгээр үү гэдгийгсэн чинь зүгээрээ л гэдэг тий. Ер нь ямар ч ингэ хэцүү үежсэн. Ер нь бол нэг тийм өөрийгөө ийм хэцүү байна шүү гэдэг зүйлийг ерөөсөө ээж аавдаа хэлж байгаагүй. Тэгээд яг нэг амар хэцүү байсан ч зүгээр гэж яг уцаа салгасны дараа уйлдаг ч юм уу тий. Яг тиймэрхүү зүйлүүдэд харуулдаггүй. Тэгээд бас ээжийнх нь тэнд ямар хэцүү байгааг, ээж аавынхаа тэнд амар ингээ хол ямар хэцүү байгааг өөрөө нь ямар их санаж байгааг тэр амар сайн мэддэг жоох хүүхд төрнө. Тэгээд дандаа нэг тиймэрхүү үйлдэлүүд гаргадаг. Тэгээд энэ дунд нэг юу гардаг шээ нэг тарийн төрөө нэг 10 хийсээ үлгэр гэдэг шүү дээ тий. Тэрийг нэг халтгаан цомхоо ярьчих юм. Тий. За тэгээд нэг яг зүгээр яриул аав нь болохоор өдөр болгоо нэг үлгэр ярьж өгдөг. Тий. Нөгөө нэг хүүтэн газар байхдаа ч тэр жижигхэн өрөөнд байхдаа ч өдөр болгоо үлгэр ярьдаг. Тэгээ өчтөрийн ярьсан үлгэрээ дахиж яриулъя гэхээр аав ярьдаггүй мартчихдаг. Тэгээ миний бодлоор бол тухайн үед амар тийм зохиож ярьж исэн юм болов уу гэж их бодож байгаа юм л да. Тэгээд нэг үлгэр нь болохоор яадаг вэ гэхээр одоо нөгөө үндснээс гэр бүлээсээ тасарсныг 10 хийсэд элсэн зүйлд очичдаг. За тэгээд гэр бүлээсээ бол амар ингээ хэцүү ингээ байж агаад тэгээд тэр болгоныг давхад бол ингээ элсэн шуургыг ингээ сөрж явсаар агаад гэр бүлтэйгээ уулздаг нэг тийм түүхийн талаар энэ юунд гардаг тий. За тэгээд энэ нь болохоор бас сүүлд бас гарч ирэх тий 10. Дахиад би бол 10 гэдэг. Тий өөрийгөө 10 гэж хэлдэг тий. За тэгээд нэг юм түүх байгаа. Тэгээд бас зохиол дундах бяцхан зохиол. Алтар 10 үлгэр. Тэгээд тэр сүүл гарч байгаа далавчин хугарсан хонгийн тухай үлгэр бол иймэрхүү зүйлүүд бас мэрсэр гарч ирдэг тий. Тэгээд бас энэ нэмж хэлэхэд бол яг тэр хүүтэн газар байхад тэгээд тэр нөгөө нэг жижиг өрөөнд байхад аавах нь нөгөө нэг удаа санаандгүй гутлан цоорцсон. Тий. Тэгээд тэрнгүүр ингээд хуруугаа гаргаад ингээд ирсэн чинь гуруулаа ингээд амар инээдэг болцсон. Тэгсэн одоо ингээд эргээ харахад бол амар хүнд үеийг ингээд амар хэцүү үеийг тухайд аав ийцэн ингээд давах гэж ингээд амар хичээж байсан юм байна гэдэг зүйлийг бас тэндээс харж олно. За ингээд ээж нь бол найзындаа хамт амьдрах зөвшөөрлөг өгөөд за тэр бүрээж амхинд очиод юм авч байгаа тий. Гэтэл одоо би чамайг одоо үлсгсэн үү тий би чамайг хөөгөө юу чи л өөрөө гүйж гардаг байсан мэдтэй гэл тий. Тэг ингээд бол би ээж аваасаа зөвшөөрөл авчихсан би одоо явлаа гэж чи явуулахгүй гэж тий. Тэгээд би ерөөсө тэр их чиг ууралж байгаад би хийж ууралж байгаагүй. Харин энэ удаад миний доор үрж бай тий. Тэгээд одоо тэр намайг уурлах гэж үргэж оролдогч би ууралдаггүй. Сараа одоо бол уур үрж байна. Тэгээд ууралсандаа бүр уйлж эхэлсэн тий. Тэгээд уйлаад эхлэхээр би юу ч хийж чадахгүй болдгийм гэд өөрийгөө одоо дотоод би хүний ертөнцийг энд хэлж байгаа юм л. За ингээд би бол найзтайгаа хамт амьдрмаар байна. Өдөр болгон юм харанхуй гудамжаар даалхмааргүй байна тий. Одоо би ямар нэгэн тооцоо бодохгүйгээр
хүснээрээ баймаар нь зогсох эсвэл суугаад унтах цагтаа бүр юм зүгээр одоо эргчлөөг л энэ охин хайгаад байгаа юм л та. Бяцхан эргчлөө тэр нь тий. Одоо энэ бүгдүүдийг хэлэх гэсэн боловч ерөөс амнаас нь гарахгүй зүгээр дотроо энэ бүгдийг л хашгирч ерөөсөө энэ зохиол гол дүр бол дотоод хүнтэйгээ маш сайн ярилцдаг. Бүр тийм охин тий. За ийм байна. Тэгээд тэр их ч явуулахгүйгээд аргагүй ирэхэд болохоор аав ээж нь болохоор авгынх руу явуулдаг тий. Одоо энэ хүний бас л энэ охины бас л дараагийн нүүдэл дараагийн шинэ орчин шинэ амьдралд эхэлж байгаа. Тэгээд тэнд очисон чинь яг л урд их шиг тий. Гэтэ арай дээр юм шиг боловч яг л олон хүүхэдтэй арай олон хүүхэдтэйсэн тий. Тэгээд тэр байдал нь бас жоохон бас юутай байсан. Тий. Одоо энэ аавынхаа дүүгэнд ирж байгаа үе бол энэ охин 12 настай болчихсон байгаа. Насан дээр явж байгаа юм үлээлж. За тэгээд эднийд бол одоо бас л адилхан тий. Тэднийг унтсны дараа шалгын шүрдээ дугаагаад гуцаад ивсээд унтсан. Яг л хэвээрээ. Яг л хэвээрээ юм байсан. За тэгээд нэг эмээгээ зүүдэлдэг лүү? Эмээ нэглээ зүүдэнд нь хардаг. Тийм эмээ нэглээ зүүд. Өөр ингээд нисчихсэн чинь эмээ нь одоо доор газар өөрийг нь даллаад удаад нэг зүүдэлдэг тий. Тэгээд одоо эмээ минь намайг санаж байгаа юм би эмээ дээр очих хэрэгтэй байна гэд. Тэгээ нэг өдөр эмээгэнд очдог. Эмээ нь бол нагацэгчтэй. Том нагац баг. Том нагацэгчтэй нь байдаг. Ээжийнхаа ихчтэй амьдардаг тий. Эмээ ихч 200 амьдардаг. Тэгээд за тэнд очиод эмээ нь хөрх юм өөрт нь их сайн тий. Том нагцсан ч их сайн. Том нагцсан их сайн ханддаг. За тэгээд эмээдээ эндээ ирчээд ингээд гоё байжсэн чинь гинтхэн эмээ том нагц хоёрын нүүрэнд нэг тийм хөвс хийсэн нэг тийм сонин царай гинт харагддаг тий. Тэр одоо баяр жаргалтай харцсан одоо айдас үзтэй тийм харцаар солигддог. Тэр үед юу болсон бэ гэхээр гадаа ингээ машины дуу чимээ гараад гаднаас ямар нэгэн хүн орж ирэх чимээ гардаг. Тэгсэн чинь том нагц гяс охиныг аваад шкаф руу ичдэг тий. Тийм жижигхэн модон шүүгээ тий. Модон шүүг. Одоо хөдөлж болохгүй шүү. Хөдөлгөл юм бол ингээд хятнаж дуурдаг тий. За тэгээд гаднаас баг нагц орж ирсэн гэдэг. Тэр мөн одоо тэр охиныг одоо нэг хараагаад тэр охины аав ээжийг хараагаад тэгээ орж ирдэг тий. Тэгээ энэ дээр яг нэг зүйл тодорхой болсон нь болохоор аав ээж хоёр нь ингээд гадагшаа ажиллахын тулд хашаа байшингаа зараад амар олон хүмүүсээс мөнгө зээлээд тэгээ ер нь яг нэрээ ярил баг нагцсан жуулчлаад гадагшаа гаргасан гэдэг зүйлийг тэгээд ямар их маш их өртөө тэр баг нагцтай болсныг энэ охин тэр шүүгэн дотор байхдаа мэддэг тий. Тэгээд тэр байх хугацаанд тэр охиныг хараагаад тэрийг ингээ хараагаад амар ингээд байж. Тэгээд тэр хугацаанд ингээд яг хагас суугаагаараа ч юм ингээд тэр шкафанд байгаа болохоор ингээд амар ингэж хэцүү чилээд бөхчүн байгаад тэгээд яг уран уралтын тэр одоо нэг юу гэдэг юм үзүүлбэрийг гэдэг юм уу та ингээд барихад 7 мөнгө хүргээд бууж өгдөг нэг хөдөлгөөн дээр гэтэл ард нь хүрэх хэрэгтэй байдаг тийм ээ. За тэгээд тэр охин одоо дотроо өөртөө ярьж байгаа би одоо энэ айцыг давах хэрэгтэй гэдэг тийм. За ингээд одоо тэр баг ихчийг тэр гэр дотор одоо бүр ингэж явах оронд тэр охин тоолж эхэлж байгаа тийм. За ингээл 6657 гээл ингээл тоолж байгаа. Дотроо тоолж байгаа. За тэгээд гинт хажууд надад уц дуурал одоо шкаф руу иржсэн чинь гинт утсан дуураад ингээ буцааж хаашаа авчиж байгаа. Азар тий. Ингээд нагац бол ингээ явсан. Тэгээд эмээгэндээ 50 хондог тий. За тэгээд удаагүй байжсэн чинь багш нэг 100 амралтаар жуушны бааз дээр ингээд байрлаж үзүүлбэр хүүхдүүд бэлтгэл үеж үзүүлбэр үзүүлэх хүүхд байна уу гэж асуудаг тий. Тэгсэн чинь амар дуртайгаар явахаар болдог тий. Яагаад гэвэл одоо би хэсэг хугацаанд ч гэсэн байх газартай одоо хоолойтой бол тайван байх нь гэж. За тэгээд тэр хугацаанд ингээд байж хахад нэг зураач ингээд тэр жуушны бааз дээр байх хугацаанд ингээд оройн ингээд яг үзүүлбэр сэрсэн малгайтай эмэгтэй ирэл зургийн байнг зурдаг гэсэн Америк эмэгтэй тий. За тэгээ энэ эмэгтэй болохоор бас зохиолын төгсгөл бас их гарч ирдэг халт гарч ирдэг. За тийм учраас энэ эмэгтэй халт иргэл ярьчлаа. За тэгээ буцаж ирээд удаагүй байжсэн чинь хятад руу
нэг үзүүлбэр тоглолтоор явах тийм боломж олддог тий. За тэгээд тэгээ буцахаар болоод нэг зурсны басаас буцахаар болоод тэгээ хятад руу явахаа мэдсэн. Тэгээд ингээ ирэнгүүт одоо нэг хаана байх нь тодорхойгүй ирж байгаа шүү дээ. Бус зурсны басаас ирэхэд. Тэгээд одоо бус хүмүүсийн хүүхдүүдийг ингээд эцэг эхчүүд ингээд тосгоо дадлж яхад намайг тосох хүн байхгүй гэдэг. Тэгсэн чинь харин яг ингээд буугаад ингээд харсан чи имэн том нацтайгаа ингээд тосчдаг тий. Тэнгүүд нөгөө нэг жуушны баас дээр их цалингаараа имээ нагц хоёртой гоё юм авч өгнө гэд тэгсэн чинь тэр хоёрын дургуурцад миний охин наатахаа өөртөө өгөх гэж хэлдэг тий. За тэгээд хятад руу явах болсноо хэлсэн чинь гэрийнх нь маш их баярлаад баяр үргээд тэгээ хятад руу явдаг тий. Тэгээхэнтэйгээ орон нуураа гэртэн үзүүлгээ яваад за тэгээд ирдэг. Эргээд ирдэг. За тэгээд гол дөрөв охин маань бол одоо 13 настай болчихсон. Яга үе. За тэгээд энэ үед болохоор одоо бас л ингээл тасралтгүй тэмцээн уралдаанд яваад байх хугацаанд одоо эренгүүтээ лимбчин ахынд очиж байгаа. Тэгэл лимбчин ахынд очиж байгаа. За лимбчин ах болохоор одоо өмнөх байсан айлуудаас юугаараа одоо өөр айл вэ гэхээр лимбчин ах бол энэ гол дөрөв охинд бүр хачин сайн. Тий ахын дөө ядарч гинөө хоолндоо идсэн үү ингээл ингэж асар анхаарал халамж тавьдаг. Эхнэрийн хувьд болохоор одоо бүрээчин ахын эхнэрийг бодвол эсэргээрээ. Бүр юу ч дуурдгүй байгааг нь мэддэхгүй юм аяал сууж яадаг. Үгүй чи нэг хаал цай хийхгүй мө гэхээр мах гаргаж тавиал тий ямар ол хийх үү гэчээл ингээд ээжэдэг нэг юм бас нэг эмэгтэй хүний юм дүр тий бас амьдралд нухлагдсан одоо эрх гэрийн одоо эрх мэдлийн хувьд ч гэдэг юм байр суурь юм багтаа юм эмэгтэй дүр. За тэгээд тэнд байх хугацаа бол харьцангуй дээр байсан боловч одоо өөрийнх нь аав ээжийнх нь одоо багсаагаар явуулдаг чамин үнтэй эрх жил өмснө гэсэн хувцс хунар өнгөтэй буйнууд нь багаагаар алга болоод байсан. Би миний хайртай юм нэг одоо юмыг хэн нэгэн дураараа чимэг авч явахад би дургүй гэж хэлдэг тийм. Гэтэл хичээлээсээ тараад тэр багааны официал үйлчилгээний төв яаж байгаагаар явж итэл одоо тэр алга болсон цамц цүнх зэргийг нь нөгөө лимбчин ах чинь зарах гад гэж зогсчихдаг тийм ээ. Тэгээ энэ бүгдийг бол ерөөсөө ахаад мэдээд бүх юм аваад тэдний гэрээс явж байгаа. За яг тэгээд энэ үедээ зэрэгцээд нэг хамтарч байнга ингээд амьсгалын мэдэрч ингээд дасгал хийдэг ингээд хаяа гэрт нь очдөг гэсэн найз нь хот руу явахаар болсон байдаг тий. Тэгээд шилжиж байгаа. Тэгээд богооны хөвгцөл дээр бас гараад аллаад дахиад би ганцаараа гэж хэлдэг тий. Дахиад би үлдчихлээ тий. Дахиад явчихлаа. Тэгээд удаагүй байжсэн чинь хоёр дахь удаага амралтанд нэг жуулсны баазар амралтанд явахаар болдог тий. Тий одоо бас жуулсны баазад гэрээгээр хоёр дахь явдаг. Тий циркийн хөлбөр үзүүлэх багийнхантайгаа явж байгаа тий. Тэгээ энэ үед их сони юм болдгоо. Тэгээд юу болдог вэ гэхээр яг ингээл амар ингээл төвлөрөөл яг ингээд дасглаа ингээл үзүүлбэр үзүүлж ийсэн чинь ээжийнхэн дуугаар гэдэг тий. Тэгээд эхлээд бол яг энэ хэсэг дээр бол ерөөсөө яг л зүүдэлж ийн л гэж би бодсон л да бүр ингээд яг бүр яг нэрэл үнэхээр ямар амар удаан зүүдэлтэй би энэ одоо зүүднээсээ хизээ сэрх юм болоо гэж амар их бодсон байхгүй энэ. Тэгсэн чинь ингээд ямар тааш ээж нь тэр бүзэл бодтой. Яага бодит гэдэг зүйлийг мэдсэн бэ гэхээр ээж нь ирсэн шалтгаан нь нөгөө нэг имэн өнгөрцөн байдаг тий. Тэгээд тэр бүгдийг сүулт нь өөртөө тайлбарж хэлдэг тий. Хэлдэг. Тэгээд ирсэн гэж хэлэхэд нь зөвд биш юм аа гэдэг зүйлийг нь ойлгосон. Тэгээд ямар тач ингээд явсаа уур нь имэн өнгөрч амар бас эргээд бас ингээд амар гойно гэлдэг тий. Одоо ээж минь ирсэн ч гэсэн имэн минь хизээж ирэхгүйгээр явчихлаа гэж тий. За ингээд охин бол нэг юм хэд хоногийн хугацаанд гэдэг юм уу маш баяр жаргалтай аз жаргалтай тэр их санаж битгэрсэн сэтгэлээ одоо дэвтээсэн ийм өдөр аз жаргалтай өдөр хоногуд өнгөрсөн. За ингээд тэр бэлтгэл дээр байж адил багш нь маш их баяртай орж ирдэг. За тэгээд нэг мэдээ хэлье гэх тэгсэн чинь манай багийнхан Япон руу ингээд одоо циркчдийн одоо олон улсын циркчдийн уулзалт
тоглолтод явахаар болсон гэдэг тий. Тэгээ харин одоо тэр төлбөр мөнгийг бол өөртөө гаргана ээж яваснаар. Тэгсэн чинь охин болохоор ээж рүү гараад. Тийм. Ингээ болио гэждэг ч юм уу тий. Би бол бусад хүүхдүүд бол бүгд баярлаад ингээд их хүцээд ингэж л би яг энэ дээр баярлаж болох үгүйгээ би сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл одоо бүр тэр охин бол бүх зүйлийг мэдж байгаа тий. Одоо бүр 10 гэтэл ээж нь айгүй гоё тий тэр их хүний сэтгэл гэж миний охин заавал явна гэж. Заавал явна. Ээж нь төлбөрийг нь олно, болгоно гэлэн гэдэг тий. Тэгээ миний охин энийг Япон явахтаа өмсөөрөөгээд авчирсан утаснуудаа далт хийчдэг тий шинэ утсаа далт. Тэгээд нэг өдөр бас энэ дээр бас миний сэтгэлд амар тод үлдсэн нэг зүйл нь болохоор ээж нь бас амар тийм хатуу өөрөө бас урлагийн хүн болохоор бас тэгсэн махал та. Нэг өдөр ингээд нэг хуушир хийж өгсөн чи ээж нь ингээд амар олныг идэх гэдэг дахиад нэг идчихийдэг өвшөөгөө онжоолог гойдаг тий. Бүр нэлээд гойдаг ээж нь бүр үгүй гэд. Тэгээд тэр үед ээж нь юу гэж хэлсэн бэ гэхээр сэтгэл сул хүн хүчгүй хүн нэг л юмд донтож зогсгоо мэдхээ байдаг. Өөрийгөө захирч дийлэхгүй бол хүч чинь сулардаг гэдэг үгийг хэлж яддаг тий. Тэгэд энэ үгийг сонсчоод бас ээж нь ч их мундаг хүн юм байна. Магадгүй урлагийнхан бас юм мундаг хүн байдаг баха гэж дотроо бас бодож байсан. Тийм хатуу жилтэй хүн байгаа юм тий. Бид нар бол одоо юу гэдгийг заавал гидсээ цатгаж ээж гэдэг юм. Тэр нэг хуушрыг гидчээ санаамар шүү дээ тий. За тэгээд буцах болдог ээж нь тий. Ээж нь буцах болдог. Цөөх хоногор ирсэн байсан. Яалтч ажил явуулаад ирсэн байсан тий. За тэгээд за чи буцаад нөгөө ээжийг нь автобусанд суух хүртэл чи ярьчих уу. За их тийм хүн хэцүү та үе байна тэр охины хувьд тийм ээ. Одоо гэсэн одоо ахаад л ээж нь одоо явах гэж байна тийм ээ. Ингээд одоо тэр циркийн одоо хүмүүс бол за тэгээд охин бол одоо ээж нь явах гэж байгаа. Ээжийг өдөж гаргахаа ингээд автобусанд явж байгаа. Тэгээ ерөөсөө одоо юу гэдгийг ээж нь сүүлийн удаа одоо явахдаа охиныгоо үнэрлээд үнсээд ингээд явах болов гэтэл үгүй байсан. Яг автобусанд орохдоо? Яг автобусанд орохдоо охиныг хараагүй. Хараагүй. Бусд нь бүгдэнд нь баяртай гэж хэлээ шууд автобус руугаа ороод суучихсан. Тэгээд магадгүй тэр охин одоо ээж тэр хоёр харц тулгарсан бол би энэ нулимсан бөмбөлгүүдийг барьж дийлэхгүй. Одоо охин хэлдэг. Охин өөртөө хэлдэг тийм ээ. Тэгсэн чинь ээж нь тэгэхэд орчдөг тий. Тэгээ энэ үйл явдлыг болохоор би тэгж бодсон байхгүй. Ээж нь яасан хатуу юм бэ? Яг л тэр нөө түрүүний хуушууртан дээр яг тэр хэлжсэн шиг энэ охиныг хатсуугүй гэж бодоод тэгж ингэж явж энэ да гэж бодоод тэгэд автобус хөдлөөд бүр яваа хүртэл ирсэн нэг ч харахгүй байсараад тэгээ алга болцдог лөө тий. Тэгээ тэр ээж зохиогчд ерөөсөө уншигчд ингэж бичээг байгаа байхгүй. Ээж бол автобусанд ороод асгарт уйллаа гэдэг мөр зохиолт байхгүй. Тэрийг зохиолч юу гэж гаргасан бэ гэхээр автобус асаагаад чичигнэх тэр чичирхийлэл ээж минь нүрээ дараад чичирхийлж байгаа тэр чичирхийлэл хоёр адилхан байсан гэж. Тэгээд тэр их хүн бол гаднаа тийм хатуу чанга охиныгоо уйлуулж сэтгэлийг нь хямрааж үлдээхгүй гэсэндээ чив чимээгүй баяртайч гэлгүй ингээд автобусанд ороод суугаад явсан. Гэтэл их хүн тэр дотроо бүр яаж сэтгэл нь урагдчихсэн бол тийм ээ. Ингээд одоо чичирхийлж байгаа гэдэг чинь мөрөө авчиад уйлж байгааг л хэлдэг. За тэгээд эндээс жуушны бааз руу буцаад жуушны баазаас буцаад гэртээ ирдэг тий. Зуны амралт. Зуны амралт дуусаад одоо би ингээд амралтаа дуусаад автобуснаас буухдаа юу гэж боддөг вэ гэхээр одоо би буугаад хинээд очих вэ гэж боддөг тий. Яг буугаад байжсэн чинь багш нь дэгдэг тий. Төлхөр өгөөд нэг гэрээ хаяг өгөөд за чи энд амьдрахаа болсон шүү. Энэ байрны төрөөсийнх нь мөнгийг ээж нь өгч төлцсөн байгаа шүү гэж хэлдэг тий. За тэгээд ингээд дараагийн бас нэг нүүдэл бас нэг шинэ амьдрал орчийг хэлж байгаа. Тий. За энэ бол одоо нэг өвгөн юм байна. Өвгөн юм байна тий. Хөгжилтэй өвгөн юм уу хоёр санагдсан байна. Одоо өрөөгн хэрэгсэлхээр ирж байгаа. Тий. За энд бол өмнө байсан айлууд амьдралыг бодвол харьцангуй одоо гайгүй орчин хүлээж авч байгаа. Тэгээд дээрэс нь бас ээж нь бас яг явахдаа нэг тийм цахим дийлгэц. Одоо миний ойлгосноор бол пад юм шиг байна. Пад үлдээсэн. За тэгээд ямар тач тэдний байх хугацаанд аав ээжтэйгээ байнга онлайнаар ярьдаг байсан. Холбогддог юм байсан. За тэгээд удахгүй хаварна. За тэгээд удалгүй нөгөө Япон явах зардал бүтээд Япон руу явахаар болцгаадаг тий. За тэгээд амар тийм
явсаар гад Токио, Нарита гээд онгоцны буудалтай буудаг. Тэгээ яг энэ үед бас бидний бас хамтдаа хөгжийн залуучууд яг Японд буусантай адилхан бас энэ яриа өрнөдгөлтөө. За тэгээд ерөөсө бүх юм жирэлзээлэдэг. Бүх юм ингээ хордлуулсан юм шиг л хүмүүс байсан тий. Тэр байшингууд нь одоо дээрээс бараг норж орж ирэх гэж байгаа юм шиг тийм өндөр байрлалууд тий. Дэлхийд хаач байхгүй хамгийн том зурагт тэнд байсан бах гэж бас тэнд яригддаг. Тэгээд тэндээ бас олон тоглолтууд хийгээд олон ингээд хүмүүсийг амар их ингэж уйрааж бас олон хүмүүсийг гайхшруулад. Тэгээ өөрсдийнх нь тоглолт нэг өндөр үнэлгээ авдаг тийм ээ. Японд тэр олон олжтын одоо наадмаас л өндөр оноо багаараа өндөр оноо авч ирдэг ийм амжилттай яваад ирдэг. За тэгээд буцаж ирээд нэг өдөр өвөө асуудаг. За энийг халтгаа ярьчих уу. Тэгээ ярмаар санагдаж амар их бодсон юм аа. Гоё хэсэг. Тэгээд нөгөө хамт амьдардаг өвгөө юм хоёр байдаг. Тэгээд ирээд дөнгөж орж ирсэн чи охиноос өвгөө тэгж асуудаг л та. Миний охин хамгийн сүүлд ямар шүд ургадаг вэ гэж асуудаг л та. Тэгээд би нэлээд яг тэрийг уншаад хариултыг сонсохоос өмнө ингээд ахтаараа ургана тэгэл ингээд бодож байсан чинь охины хариулт болохоор ихлээд ахтаараа 25 ахтаараа гэсэн чи биш ээ гэдэг. Тэгээд дараа нь тэгвэл бодож ижсэн охин арай хошин бол гэж хорхоотой шүд гэдгсэн чинь бас биш ээ гэдэг тий. Тэгсэн чи өвөө ингээд инээгээд хамгийн сүүлд хүнд хиймэл шүд урагд юм байна гэдэг. Инээдэг тэл өө ямар гоё шүдтэй болсон юм бэ гэдэг ингээд баярлал нэг тийм хөвгчлээ бас энэс тэр өвөө ямар хошин бэ гэдэг тий бас хөөрхөн бэ гэдэг зүйлийг эндээс бас харагддаг. За тэгээд шинэ жилийн орой болоод одоо ингээд өрөөндөө ганцаархан ирсэн чинь өвөө нь хаалгадаг шаа тий. Гурлаа шинэ оноо хамт огтъя гэд. Тэр өвөө юм хоёр бол маш их ачтай, буянтай. Өстой гоё хүмүүс эс тий. Сайн хүмүүс таарсан тий. За тэгээд удаагүй байжсэн чинь алчуурын эмхтэй гэдэг. Эмхтэй нөө дугуйлан дээр нь ирдэг тий. Ирдэг. Тэгээд гоё юмсаг тарган алчуур зүгсэн эмхтэй. Одоо сургууль дээр нэрээд багштай нь уулзж байгаа тий. За тэгээ багштай нь уулзаад бол үзүүлбэрүүдийн үзээд удаан ингээ ярьж сууж байгаа нэг нэгээр нь дууддаг тий охтод. Тэгээ өдөлгөө болоо өөрийнх нь ээлж ирээд тэгээ багш нь бол тэр охиныг одоо энэ дундаасаа бол хамгийн одоо уян хатан маш их хаттай, хатуужилтай, авьяастай ийм охин гэж. Тэгээ энэ багшаасаа гарсан энэ үнэлэмжийг бол тэр охин анх удаа сонсож байгаа. Бүр баярлаад багш маань намайг ингэж бодод ийм байна гэж анх удаа бүр сэтгэлд нь өртөл гэж магтсан үе бол энэ үе. Өмнө нь бол тэр багш маш их хатуу, чанга, ерөөсөө маш их уян одоо төсвөр татварчлаа байхыг шаарддаг тийм хатуу багш байсан. Гэтэл яг багшийнхын сэтгэлд жинхэнэ гаднаа одоо их зэмлж байгаа боловч хайрын дотроо хална гаднаа ийм багш байсан тийм. Тэгэхдээ эн чинь жоохон юм шүү гэд алчаар юм ихтэй хэлсэн чинь. Үгүй үеийнхнээс хоёр дүүч гэсэн хичээлдээ маш мундаг гэдэг зүйлийг бас тийм хэлдэг тийм. За тэгэхээр хонхны хоёр болж байгаа тийм. Ингээ хонхны хоёр болоод одоо төгсгөр болсон. Ерөнхий боловсролын сургуулаа төгсөж байгаа. За энэ төгсөлтийн баяр дээр бол нөгөө өөрийг нь гадуурхдаг байсан хөвгүүд нь гадуурхгүй юу толгойг нийлж үддэг байсан хүүхдүүд бол ийм маш сайхан харилцаатай болсон. Бүгд л эцэг эхчүүд нь цэцэг барайл ингээ хүүхдүүдэд баяр хүргэж хахад одоо өөр бол хин нэг хүлээгээгүй тийм надад хин нэг ирэхгүй гэж бодож ирсэн боловч нэг сони үйл явдал болоод тэр нь баг нагц том нагц ирдэг. Том нагцтайгаа ирсэн. Тэгээд яг тэр үед бол ерөөсөө шууд баг нагцыг хараад айсан боловч тэр үед баяр хүргийгээд цэцэг өгдөг тийм баг нагцсан тийм. Тэгээд үнсээд бас санамсаргүй нэг сони үйл явдал болдог тийм энэ тийм. За тэгээд тэр алчуурын эмэгтэй дээр нэрээ ийм зүйл марцсан шүү дээ. Алчуурын эмэгтэй тэгээд тэр охиныг сонгодог. Сонгож яаж байгаа юм бэ гэхээр Улаанбаатар хотын циркэд өөрийнхөө багт давчирч сургуульд хийж ингэж багтаа авахыг хүссэн байдаг тийм. За ингээд тэр хонхны баяраар нь бол нагацэгч нь асуудаг. Одоо тэ хотод очиод хаана байх вэ гэд. Тэгээ байрлах байр одоо бэлэн байгаа гэд. Тэгээ ингээд том нагц наваад хот руу явахаар болдог. Урдан дандаа ингээд бүгдээс хоцроод ганцаараа бугааныг ингээд явахад үлддэг байсан бол амьдралдаа анх удаа бугаанд суугаад гэдэг бусдыг орхиод явж байгаа гардаг тийм. За ингээд хотод ирээд одоо тэр алчуурын эмэгтэй одоо
заавар шилгаандаар багт нь орж бэлтгэл сургуультаа хийгээд ажиллахаар болдог. За гээд байж идэл. Тэгээд бас яг баг багт нь багшилж байсан дугуулгын багш нь бас автобусны бишээ бууны вокзал дээр байхдаа нис дүүлэн нис гэж ингэж авах нь бас хэлдэг тий. Тэнгүүт яг ихний нөгөө дөрвөн мөртэй нэг үг санаанд ороод одоо л энэ хүн бас нисгэж байгаа юм болов уу гэдэг бас бодол бас энэ дээр гарч ирж байсан. За тэгээд охины багт ороод бэлтгэл сургалтаа тасралтгүй хийгээд явж явах хооронд эсрэг талд нь бас нөгөө нэг гимнастикийн юм одоо нэг эрэгтэй тийм бас баг тамирчдаас бэлтгэлээ хийдэг гэсэн. Тэгээд цог хийдэг гэсэн тийм. За тэгээд тэр нэг ажилчдын байранд одоо циркийнхаа тэр нуграачийнхаа охтуудтай хамт нэг өрөөнд орж байгаа. Тийм шүү дээ. За тэр ингээд үйл явдал өрнөж байтал тэр байрнаас гарахаар болтгоо. Гарах байсан шалтгаан нь бол одоо яг оронд нь тэр байран дээр байх хэвээр. Их сургууль тэнцсэн болвол оюутны байрандаа ор тэндээс гарах хэвээр. Их сургууль тэнцсэн л бол тийш орох. Тэндээс гарах хэвээр гэсэн тийм дөрөв дэх үед байсан юм бэл. Тэгээд гарахаар болдог. За тэгээд тэрнээс гарахаас өмнө бас нэг хэд хэдэн зүйлүүдийг ярихгүй байхын аргагүй л да. Санаандгүй нэг тийм нэг нэртэй гом арлын тухайн тоглолт тэрэлж байдаг тий. Тэгсэн чинь нэг залуу тэрийг болохоор залуу чон гэдэг чонны дүр тоглож байсан нэг залуу санаандгүй түн контактлж өдөж эхэлдэг тий. Тэгээд энэ залуу бол энэ охины амьдралд бас нэлийн бас сүлдээ салшгүй холбоотой гэдэг зүйл бас сүлдээ гарч ирдэг юм байгаа. За тэгээд яг нөгөө нэг оюутны нөгөө нэг шалгаруултанд сонгон шалгаруултанд орчоод хариугаа хүлээж авах хооронд амар ингээ дээр үед чинь ингээл амар оочрлал ингээл хариугаа харах гал боо юм болдог гэсэн чинь нэг бүдүү ах гарч ирдэг тийм. Бүдүү ах. За бүдүү ахыг. За ингээ бүдүү ах одоо яг энэ охины амьдралд бас нэгэн одоо давах хэвээр даваа бас нэгэн одоо хүнд хэцүү амьдралын бас нэгэн одоо юу болоод ороод ирж байгаа. Үйл явдал цааш өрнөх болсон шалтгаан одоо энэ ах юм л да. Тэгээ энэ ямар ах вэ гэхээр дүнгийн харж өгдөг тийм. Дүнгийн харж өгөөд за тэгээ одоо миний дөө одоо айл сургууль авсан очих газартай ийм тийм гэдэг хаанах их вэ гэж асуугаад. Гэтэл нөгөө нэг хинти эрдэнтийн гэсэн чи эрдэнтийн чинь тал талаас цуглуулсан л хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр аав ч анх их, ээж ч анх их гэж аав хинти. Аав хинти. Тэгээд ингээд аавх нь нутгийн хүн болж таарад. Ингээд одоо ахын дөө хэрэгтэй болвол ахта хэлээрээ гэд ингээд нэр утсаа өгдөг тийм. Тэгээд ингээд байрандаа байж исэн чинь оюутны байранд ихлэ бүртгүүлчдэг гэдэг нээсээ гараад тэнцсэн учраас тэгээд баярлаад очиод асгал сургуультай игээ байж хагаад тэгээд баг байрнаасаа гарах бүх бэлтгэлээ хийчихэд буцаа дотор өрөнд очдөг тий. Тэгээ одоо нэг юу яадаг дотор өрөнд очисон чинь дотор өрөөний байрны багш юм ихтэй аав ич чи хаана идэг вэ гэдгсэн чинь манай аав ич гадаадд ажилтгаа гэж хэлсэн чинь оо баяа ялээ хүүхдүүд хөдөөнөөс ирсэн зөндөө хүүхдүүд байна. Чи тэр гадуур байр төрөслөхгүй мөгтөд өрхтэй айлын хүүхдүүд байж гэж хэлээд орон гэргүй зөндөө хөдөөний хүүхдүүд байна гэд эднэрийг ав чи юмаг бол оруулахгүй гэж хэлээд явуулцдаг байгаа тийм. Уул нь бол хамгийн түрүүнд очиж бүртгүүлсэн байдаг. За тэгээд явсныхан дараа тэр хин залууч юм чинь хоолн дарьяа гэж нэг хоол ирдэг. Надад бол гоё л байна. Тэгээд одоо хинтээ тэр хоёр уулзж байгаа. Тэгээд байрандаа очиод за тэгээ хоолн орлоо. Хоолн орлоод нөгөө урдын тэр шооч гоё юу зам байхгүй болцоо гэдэг үзгэр байгаад байдаг. Тэгээд чи чинь одоо юу яатсан юм бэ гэд ягаад уурахгүй болцсон юм гэд тэгсэн чинь одоо тэр охины гарыг бариад те бид багаараа Америк авах болчлоо. Тэг хэр хугацаад яг жилийн гэрээ хийсэн гэд хийзээ явах ингээд долооны дараа явна гэж. Тэгээд одоо энэ хоёр бол хоорондоо ийм одоо хайрцаг ийм холбоотой болчихсон. Тэгээ энэ мэдээ бол аль алинд нь тийм баярлахаар одоо мэдээ байгаагүй. За ингээд хизээ ирэх одоо над миний хайртай бүхэн намайг гэсэн хүмүүс яагаад заавал хаа нэг тийшээгээ явах болчихдаг юм бэ тийм. Ингээд хизээ нэгэн цагт яагаад заавал над руу ирэх хүмүүс яагаад надаас ингэ яваад идэх юм бэ гэдэг энд тохирол учрлуудыг би бол ойлгохгүй байна. Гэж тийм ингээд заавал одоо ганцаараа энэ амьдрал тусгаарлах гээд байгаа юм шиг өөртөө санагддаг.
За ийм үйл явдал болтгоо. За тэгээд энэ дараахан дотор байрны бүтгэ болоод За тэгээ нөгөө юун дээр ирдэг. Нөгөө алчуурын эмхтэй бэлтгэл дээр ирдэг. Тэгээ алчуурын эмхтэй ингээм амар хайдаг тий. Уцсан шалгагдахгүй тий. Бүр ингээд хэдэн хоногаар таг алга болцдог тий. Тэгээд за ямар ч тааш байран дээр байж идэ гэж байран дээр байж байсан чинь нэг өглөө хаалгын бүр амар эртээ нэг хүн тогшдог тий. Ингээ онгоолгоо харсан чинь нэг охин амар том чимдаамаа барьсан нэг охин ирээд яах цаа вүлээ гэдгсэн чинь намайг энэ өрөөнд байрлаарай гэж хэлсэн тий. Тэгээд л ингээл бүх зүйл ингээл харанхуулаад амар хэцүү санагдал. Тэгээд ерөөс өрөөний хондоо ч юу ч хэлэхгүйгээр зүгээр л баяртай гэж хэлчихэд зүгээр шууд гараа авчдаг тий. Тэгээ гараад тэгээд одоо өөрөө одоо ингээ гараад алхаж байхдаа гермагаа ингээ үздэл гарт нэг цаас өргөддөг. Тэр цаас юу гэнэ гаргаад ирсэн чинь тэр бүдүүн ахын нэрийн утас байдаг. За тэгээд одоо огт тийм танихгүй хүнээс тусламж гуйх одоо зөв үү буруу юу гэдгийг өөрөөсөө асууж байгаа юм л. Тэг ингээ гар утсаар нэг цаг хэртээ ингээ ширтэл харж байгаа залгаж байгаа тий. Тэрнээс өмнө буудалд орсон байдаг шүү дээ. Тий, буудлын хаалгаар тэр даваа гаригийн одоо 2 хоногийн хугацаанд тэнд байхаар болдог тий. За тэгээ ингээд гэрийнхнээсээ холбоо байхгүй одоо бүтэн сар хэрэгэлдэг мөнгө нь бол ингээд буудал аваад дуусчихж байгаа тий. За тэгээ буудлаас гараад бол бүдэ охроо залгаж байгаа. За тэгээ нэг бүдэ ох чинь болохоор одоо сайн уу ахын чамайг санаж тий. Өвөө нэрээ тийм штэ. За ингээ ямар асуудал гарсан гэдэг. Ингээ асуудлаа хэлээд яриад тэр ахаас одоо тэр ахынд байхаар болж байгаа. За ингээ тэр ах бол одоо гадна талаас харах юм бол одоо юу гэдгийг тогтой томоотой их сайн хүн тусрах уу одоо зовж байгаа үед нь тусалсан хүн мэдээж сайн хүн болно тийм. За ингээд одоо тэр сүүлийн үеийн загварлыг хотхонд амьдардаг болоо. Тийм ээ. Нэг охинтой тэр нь. Нэг охинтой. Бас их нэртэй ингээ гурван амьдардаг. За тэгэл хоол ундны үед ах нь нэгээс нэг сахар шил буруу илээд хийгээл их тийм урайлах юм айл байсан. За ингээд тэгээд яг энэ үеүүдэд болохоор яг байрнаас гарсан энэ үеүүдэд болохоор аав ээжийн нууц ерөөсө баг хэд нилээд хоног ерөөсө хологддоггүй. Ерөөсө холбоо өрхөө байцдаг тийм. Бас нэг тийм байгаа. За тэгээд энэ бүдүүн ахтай одоо холбогдсон энэ цаг үеэс эхлээд бол одоо энэ тэмдгийн одоо албан байгууллага юм уу одоо бүдүүн ах өөрөө гуйн тийм ээ. Ахын дөө нэг байлгаж байгаа учраас ахын дөө нэг ахтай нэг энэ газар очиад ингээ үзүүлбэр үзүүлээд өгөөч тий. Тэгээ одоо энэ охин ч гэсэн өөрт нь ингээд хүнд хэцүү цаг үе тусалсан учраас үгүй гэдэг үгийг хэлж чадахгүй байгаад. Гэтэл энэ бүх зүйл нийцтэй эсрэгээр эргэж эхэлсэн. Тэгээд энэ юун дээр эсрэгээр эхэж эхэлсэн бэ гэхээр байнга ингээл хин нэгэн манай найз ирэх чаа германс ирэх чаа гэж тоглуулаад тэр ингээд бай ганцаараа нуурал. Тэгээ яг энэ үедээ зэрэгцээд бол тэр охин нөгөө яг одоо ачуурын эмхтэй баг штэ тий. Тэгээ эдний багийнхан бас ингээд шинэ жил болон реклам сурчлагаа гэдэг ингээд амар олон зүйлүүд дээр ажилладаг байсан. За тэгээд нэг удаа ачуурын эмхтэй тэгж хэлдэг тий. Бид нэр багаараа Испани хоруулсан. Гэхдээ харин энэ удаа замын зардалд санаа зовох хэрэггүй. Яагаад тэгэхээр нөгөө нэг үзүүлбэр үзүүлээд ингэж явах хугацаанд нөгөө цалин өгдөг. Цалингийн талын тэднэрт өөрсдөө нөгөө талын хадгаламжинд хийгээд бид нэр тэмцээнд явахаар бол ингэж хэрэглэнэ гэдэг байсан тийм. Тэгээд энэ баярт мэдээг ингээд яг яага баярт мэдээ бүр илүү баярт мэдээ юу гэхээр аав ээж нь Испантай их ойрхон. Тэгээд эхлээд Украинд байж байгаад Чех рүү очсон юм шиг байна л да. За тэгээд бүдүү ахад хэлэхээр очдөг тийм амар баяртайгаар очсон чинь бүдүү ах урдаас нь тэр үгийг сонсохоо яг хэлэхээс өмнө ингээд би чамд ингээд баяртай мэдээд дуулгамаар байна гэд тэгж хэлсэн болохоор ахынхаа нэг найз Солонгост яг ингээд юу яадаг циркийнхантай ингэж ажилладаг. Тэгээд тэр ингээд үргэлжлүүлээ сурчих. Тэгээд сургуулаач хайцах, нэгээч орхичих.
Тэгээд тэнд очих юм бол мөнгийг сайн олно. Чи мөнгийг сайн олох юм бол кино урлагтч үзэж болно гэж хэлдэг. Тэгтэн гол дүрийн эмэгтэй маань үгүй яхаа бид нэр Испани явахаар болсон. Тэр Испани яадаг гэсэн ч гэсэн үгүй яхаа би аав гэр бүлтэйгээ уулзнаа гэж хэлдэг тий. Тэгэнгүүт нөгөө бүдүүх ингээд юу ч хэлэхгүй ингээд зурагтаа хараад хажуучаараас очдөг тий. Тэгэд энэ хугацаанд бол бүдүүхын охинтой хамт байдаг байсан. Гэтэ бол бас бүдүүхын эхнэр бол яг бүдүүхыг байхад гайгүй юм шиг ирнээс байхгүй үед нас жоохон жоохон нэг тиймэрхүү гүжүүд ч юм ер нь тэгээ ямар ч айл тийм л байдаг бахал та. Тиймэрхүү зангуудыг гаргадаг байсан. Тэгэд бас яг Испани явах мэдээний өмнөхөн болохоор бас аав ээж нь нэг хотод амьдарч байгаад хууль бус гэмт хэргийн бүлэгтэй орооцолдох шахангуудаа нэг телевизэн байгууллагаас тэднийг хамгаалаад өөр хот руу бүр ингээд шилжүүлж өгөх оронд уцаа ерөөсөө хэвлэлэнд ямар ч зүйлийг нээж болохгүй шүү гэсэн байдаг тийм. Тэгээд яг энэ үед нэг охин залгаад ерөөсөө уцаа авахгүйс нэм учиртай байсан байгаа юм л та. За тэгээд энд нэг бүдүүн ах чинь өөрийг нь бол ашиглаж байсныг мэддэг үйл явдал гарна. Тий. Ашиглаж байсныг яаж мэдвэхээр Испани явна. Одоо тэр хиний алчуурын эмэгтэй одоо багийнхан бол гэрээ байгуулдаг тийм ээ. Яг энэ одоо юунаас багаараа алчуурын эмэгтэй зөвшөөрлөхгүйгээр өөр газар одоо гэрээгээр ажиллах одоо ингэж хажуугаар мөнгө төгрөг алах энэ зүйлийг бол хориглодог байсан. Гэвч одоо бүдүүн ах тэр бүх зүйлийг энэ охинд хэлэлгүйгээр өөрийг нь яасан ашигладаг байсан. Тийм тэгээд одоо энэ тийм тоглолтын хатурны мөнгө гэж ярих юм да. Тэрийг нь дандаа өөрөө авч ашигладаг. Тэгээ бас Солонгосын тэр циркийн байгууллагатай өмнөөс нь гэрээ хийсэн байсан. Тийм байсан. Тэгээд одоо багшаа одоо гэтэл алчуурын эмэгтэй тэрийг мэдээд одоо маш их уралдаг те. За тэгсэн чинь багшаа би одоо багийнхантай Испани явнаа. Би өөр хаашаа ч юмар байна гэсэн чинь би ерөөсөө идэхгүй жүжигчтэй энэ одоо хийсэн гэрээгээ зөрчсөн тухай чинь одоо маш олон баталгаа надад байгаа. Тийм учраас одоо чамайг явуулахгүй гэдэг юм зүйл хэлж. Тэгээд одоо би тэгвэл тэр ахыгаа тантай яриулъя энэ гэл ингэдэг те. Гэтэл чи ингээд ямар хүний амьдраад байгаа те. Айл толгой орогдож байгаа эхлээд байгаа шүү дээ. Толгой орогдож байгаа энэ нэрээ чи өөрөө боолын хөдөлмөр эхлээд байгаа юм шүү те. Тэгээд энэ тухайгаа сайн одоо бодох юм хугацаагууд өөрөө алчуурын эмэгтэй яваад өгч. Тэгээд нөгөө гол дүрийн эмэгтэй мал бүдүү ах дээр очиод уулзах гэсэн боловч ерөөсөө яадгүй уцаа авдгүй зурус үтсэн одоо та намайг яагаа ингэж байгаа юм бэ юу болоод байгаа юм бэ те та намайг зарж байсан юм уу гэж бүр ийм хэцүү байдалд орчиж байгаа. Тэгээд бүр авахгүй тэгээд ихнэр яалтчгүй ингээ охинтой нь харцлагаад ороод тэгсэн чинь охин хөөдөг аав чамд ийм сайн хандж явахд чи ингэж аав юм гоозан гаргалаа аав одоо зүрхэн өвдсөн байна гэдэг. Чи өстэй хэн байснаа мартаа юу гэж те одоо өөргөө юу гэж бодоод байгаа юм гэл нөгөө нэг зөөлөн дуутай гэрээ эзэгтэй чинь ерөөсөө огт мэдэхгүй тийм хахир хатуу ийм эмэгтэй болоод одоо хувирчихсан ашгарж идэг. За ингээд болоод тэднийхээс бол одоо өөрийн гэсэн бүх юмаа хамт сүнхлээд гарч байгаа. Тэгээд яалтчгүй бүр ингээд хамгийн гоё мэдээ бол Испани явах байсан тийм учраас шууд алчуурын эмэгтэйг гэх рүү гараал шууд яв. Шууд тэдний очиж байгаа. Яг ч тэдний гадаа очсон байсан тийм. Тэгээ хаалгын тогшоод одоо гэрээх нь хонгонд ингээд хонхыг дараа зогсож байхдаа тогшдол хаалгаа онгойлгодог. За тэгээ нөө уйлаад халтардсан тэр царайг нь одоо тэр алчуурын эмэгтэй бол чимээгүй л хар зогсоод байгаа. Тэр чимээгүй хар зогсож байгаа тэр зохиолын өгүүлэмж бол энэ эмэгтэй ямар эмэгтэй вэ? Энэ охин ямар байдалд орсон байгааг гэдгийг уншигчдад шууд хэлээд өгч байгаа юм. Тэгээ ингээ хоолоо идсэн үү гэдэг. Хоолоо идсэн гэж асуугаад тий. Алтайг бол энд нэг юм гоё юу байгаа. Хүмүүст өгж байгаа нэг мотивац байна тий. Алтайг бол засах боломж байхгүй тий. Алдааг засах боломж байхгүй. Харин давтахгүй байх л боломжгүй тий. Гэж одоо алчуурын эмэгтэй бол хэлж байгаа. Тэгээд одоо миний энэ бүх зүйл одоо өөрийнх нь алдаа байсан эсхийг эсвэл одоо өөрөөс нь нүүр буруулаад байгаа тэр бүдүүн ах юм уу эсвэл одоо өөрөөс нь явсан бүх тэр хүмүүс юм уу эсвэл тэр бүх цаг хугацааны алдаа байсан эсхийг би мэдэхгүй байна гэж хэлж байгаа тийм. За тэгээд
азар алчуур эмэгтэй их шодрох, мундаг, үнэн худлыг ялгаж чаддаг тийм эмэгтэй хүн байсан хэлсэн тий. За тэгээд алчуур эмэгтэйг энд хонхоруулдаг. Тэгээд алчуур эмэгтэй бас нэг зүйлийг хэлсэн нь болохоор тэгээд тэр бүдүү ахыг бол тэр залууч нь ерөөсөө чамайг насаараа ингээд худалдаж тэгээд тэр мөнгөөр ингээ амьдрий гэж бодчихсон бас тийм хүн байсан байлээ штэ гэдэг зүйлийг хэлдэг тий. За тэгээд Испани явахаар болсон. Тийм тэгээд ямар тач азар алчуур эмэгтэй мундаг байсан шүү. За тэгээд менежерийн хамтаар Испанд ирээд тэгээд онгоцноос буугаал ерөөсөө ийш тийшээ гал байнга хараал ямар нэгэн зүйлийг хайгаал гэсэн тий. Тэгээд буугаад удаагүй буудалдаа байрлаад бэлтгэлийн кампус дээр очиж бэлтгэлээ хийгээд тэгж яхад ерөөсөө нөгөө бэлтгэл дээр байх хугацаанд нөгөө үзүүлбэрүүдийнхаа нөгөө одоо юмыг давтгаж байхад ерөөсөө бүтлгүүтэй л дээ. Менежерээс амар олон удаа тийм зэмлэл хүрсэн. Тийм төвлөрч чадахгүй. Чи ерөөсөө төвлөрөхгүй байна гэх тий. Тэгээд утас ингээ хайж болоод тий. Тэгээд ээж аав руу ярьдаг. Холбоо ярьдаг. Холбоо ирсэн цаарай. Бүр ингээ баг 2000 км, 1000 км ч гэдэг лүү тий. Тэгээд маш холоос ингээ бид нэр очих гэж байгаа. Гэхдээ ямар тач чи бидэнд хаягаа хэлчихээ бид нэр ингээ яваад очино гэдэг. Тэгэл 1000 км ч гэсэн ингээл амар хурдан ирчих байх гээл өнөөдөр ирэх байх та маргааш ирэх байх та гээл амар хүлээж авдаг тий. За гэтэл яг нэг удаагийн бэлтгэл дээр нь танаа аавж ирж ирчихсэн юм шүү гэдэг ингээм чихэнд нэг тийм хүмүүсийн ярих сонсогддог. За тэгэл манай голдроо эмхтэй чи ерөөсөө яг тэр үед ингээ бэлтгэлээ ирсэн дээрээсээ давхарлаад юм пирамид хэлбэртэй одоо үзүүлэлгээ бэлтжижсэн тий. Тэгэл одоо тэр уран нуграач ерөөсөө бүгд л нэг амьсгаатай байх хэвээр ерөөсөө л төвлөрж тэр үзүүлбэрийг одоо гүйцэтгэлтэй сайн хийдэг юм байна л. Тэгээд одоо яг тийм юу одоо дуу чимээ сонссон чинь ерөөсөө сэтгэл санаа нь уймрээл шууд л ингээ босоод ирсэн. Тэгсэн чинь тэр хамгийн дээр нь одоо зогсдог охин нь одоо тэр өндөр дээрээс унж байгаа тий. Тэгэл ерөөсөө замд хүн таарлахгүй бүр ингээл хамаагүй хар хурдаараа гэл гүгээд очиж байгаа. За тийм гэр бүл дээр очиж байгаа. За тийм дал ерөөсөө л нэгээ маш олон жил сансан, битгэрсэн тэр сэтгэл бол яг тэр цаг мөчөд одоо тайтгарч байгаа юм л да. Тийм үйл явдал гарч байгаа. За тэгээд гэр бүлтэйгээ уулзсан тэр өдөр хоногуд бол үгээр хэлхэн аргагүй. Одоо уншигч бидэнд ч гэсэн ерөөсөө маш их сэтгэл одоо бүр дүүрсэн энэ мэдрэмжийг номноос зохиолоос авч ирсэн тийм. Тэгэл ийшээ чааш нэг ээжигээ сугдаал, ийшээс нэг аар заагаа үзүүдэл, ийшээ чааш нэг дүүгээ тэврээд дүүгийнхаа өндөр болсныг гайхаал тийм. Тэгэл хоёр ихчтэйгаас тэгэл хамгийн яг энэ номны одоо оргил хэсэг нь бол яг энэ хэсэг байсан л да тийм. Маш олон жил хүлээсэн тэр хүлээлт хур гэдэг бүх доторх зүйлээ гаргасан. Дээд чинь баг 7 хоног болов. Тий, аавч гэр бүлэрээ 7 хоног байгаа. Тэгээд удахгүй болох 18 насны төрсөн өдрийг нь урьдчил тэмдэглэхээр болдог тий. За тэгээд нэг өглөө усаад ирсэн чи ерөөсөө аав ээж нь ч явахгүй гээл дүүнэр нь ч гэсэн бүр явахгүй гээл бэлтгэл рүү явахгүй гээл ганцаараа явахаар болол тий. Тэгэл гайхаал ямар сони бид нэр одоо надаас өөдчихэж байгаа багтаа гэж бодвол жоохон гонсгордуу гараад нөгөө нэг бэлтгэлийн багийн октод руу очисон чинь октод нь болохоор бас байдгүй хаяа явцсан байдаг тий. Эднэр ямар сони юм бэ гэдэг аим уурлал байжсэн чинь тэгэл аав ээж гэр бүлийнх нь ерөөсөө эндээс тэвэр дүүрэн бэлэг тий бэлэг авчирч өгөөл тэгэл та нар намайг ингээ баярлуулах гад ингээд өглөө надтай зөв бэлтгэл рүү яваагүй юм байна гэдгийг ингээ мэдээд ингээ маш их тэнд бол гэр бүлийн аз жаргал хайр мэдрэгдэж байгаа тий. За тэгээд ээж нь одоо нэг юу одоо 18 насны төрсөн өдрөөр эмэгтэй хөхт одоо төрсөн өдрөөр нээж нь ариун цэврийн хэрэглэл өгдөг хэсэг байдаг. Тэгээ энэ бол ерөөсөө ээж хизээд хүний төрсөн өдрөөр ариун цэврийн хэрэглэл өгч ийсэн гэдэг. Тэгээ ээж нь одоо яг эмэгтэй хүний одоо охин хөхттэй ээж бүрийн одоо охиндоо заавшгүй одоо сургадаг яг энэ цаг мөчид дэрэгд хамтанд байдаг энэ асуудлыг бол ээж бол яадаг хоол байсан учраас чадаагүй тийм ээ. Тийм учраас ээж нь энийг чамд өгөх гэж маш олон жил одоо хадгалсан гээд өгж байгаа энэ зүйл байдаг тийм. Тэгээд ямар ч тач аз жаргалтай өдрүүд
тийм удаа үргэлжлэж чадсангүй. Тэгээд яалтчгүй буцахаар болдог. Тэгээд буцахаас өмнө ээжээс бас асуудаг л да. Юу гэж асуудаг вэ гэхээр ээж та ягаад нөгөө ирчээд явахдаа автобусанд орохдоо ягаад надад баяртай гэж хэлээгүй юм бэ гэдэг тий. Тэгсэн чинь тухайд болохоор би ингээл ямар хатуужлалтай юм бихтэй ямар мундаг юм бихтэй хатуужлал энэ хүүхдэд үлдээх гэж тэгж энэ гэж бодож байсан чинь шал эсэргээрээ тий. Охин руугаа харцгал юм бол би өөлчин. Охиныгоо бүр эсэргээрээ бүр эвгүй байдалд оруулчихна гэж бодоод тэгээ явсан гэдгээ хэлдэг тий. За тэгээд ямар тач салахаар болдог тий. Салаад. За одоо тэгээд тэр Испанд байгаа одоо цэрэгчдийн тэр одоо уулзалт надамдал амжилтаа оролцоод одоо нутаг буцаж байгаа. За тэгээ ирснийхээ дараа за энэ дээр бас нэг зүйлийг хэлэх нь бас зүг байсан. Нөө менежер байсан шүү дээ. Тэгээд ингээд юу яасан байгаа юм бол амар инээдтэй автобусанд ингээл арай ээж нэм тэд нар салаал ингээл ороод автобус хөдлөөл ёо энэ нэг зөвлөгөөг ээжигээ дагаад дээш чи алга болчих вэ гэж амар бодлоо штэ гээл тэгэж хэлээл шууд хөргөжчдэг тий. Тэгсэн чи ингээ бодоод байсан чинь ингээд гадаадд явж байгаа ингээ монголчууд албан томилтоор явж байгаа хүмүүс их харлаж ийш тийшээ явдаг тий. Тэр бол бодит үнэн тий. Тэгээд дээрэс нь бас тэгүүлэхүн тул ингээл тэр менежер худлаа юм асуугаад ингээл тэр нөгөө нэг гэр бүлэрээ байгаа өрөөлөн ингэж ирж үзэж мүзээл ингээл өглөө хар өрөөд амар штэ орцсон байдаг тий. Тэгэл ямар тач ингээд тийм амар инээ төрөөл тэгээ бас амар тийм шудраг зүйлчсэн бас юм дээр харагдчихсан. Тийм одоо энэ яалтч нэг одоо жишээ нь тэр менежер бол энэ нуграачдыг одоо батлан даагаад явж байгаа тий. Тэгээд энэ явсан тэр жүжигчдээс нь бол хин нэг нь дутчих юм бол тэр багийн дараагийн одоо тоглолтууд гэдэг юм уу дараагийн тэр хилийн чанддах тоглолтууд нь тий ингээ бүр мусан зогсдог ийм одоо аюултай учраас энэ бас менежер нэг талаараа зөв тий ийм одоо маш хариуцлагатай байдлыг гэдэг гараад байгаа тий. За тэгээд Монголд ирсэн. За тэгээд Монголд ирээд ээжийнхаа ангийн нэг хүүхдээ гэж ярих юм да ангийнхаа охины байхаар болдог. Бага ахтай хамт нэг ангид сурч байсан хүүхдэнтэй. Тэгээд тэр онгоцны буудлаас тосож аваад тэгээд гэрт нь амьдрахаар болдог тий. За ингээд ирээд одоо хичээлдээ яваад ирсэн чинь ерөөсөө тэдний ангийн хүүхдүүд болон багш нар ерөөсөө л эргэн тойрныхан сургуулийнх нь ерөөсөө тэнд нэг л тийм хүйтэн хөндий ханддаг болсон байсан тий. Цуг хоолнд ороход ч одоо цуг ширээнд суугаад хааллах хөнгө болсон байх жишээ нь. За ингээд нэг удаа ингээ юу болоод байгааг өөрөө аюух гайхаад тэгээд ингээ шалгалт авсан багшаас очиж асуудаг тий. Ингээд яагаад ингээд хүмүүс надтай ингэж харцаад байгаа юм болоо гэсэн чинь энэ бүхэн бол ерөөсөө л тэр бүдүүн ахын явуулга байжээ гэдгийг ойлгодог. Тэгээ яг л нөгөө алчуурын эмэгтэй хэлдэг одоо зөв байжээ гэж боддог. Юу гэсэн чинь энэ бүдүүн ах чамайг тийм амархан тавиулж явуулахгүй гэдэгтэй. Тэгээд энэ бүгд ерөөсөө л тэр одоо өөр хин нэгэн тэр өөрлөөн залгаад хүнээр дамжуулж одоо хүний ач мэддэггүй одоо тийм хүүгийн амтан гэдэг ч юм уу маш их юм дарамт ирдэг үзүүлдэг байсан тийм. За ингээд бодоод байхнаа ерөөсөө л тэр бүдүүн ах одоо цуг байхдаа ч гэсэн намайг хэлж гэнэ гэж битгий хэлээрээ тий эсвэл яг өөрөө хэлж байгаа юм шиг хэлчих гэдэг ингээ хин нэг нь уцаар ярьж байгаа. Андаа тийм гуйлттэй одоо ингээ хин нэг нь уцаар ингэж хэлүүлдэг байсан санаанд бодог. За ингээд одоо урваагаа дуурлаад гэртээ очиод байжсэн чинь залууч нь залгаж байгаа тий залууч нь тэр ерөөсөө байнга гинтийн л юм. За тэгээд залууч нь бол дэж нь гол дүр эмхтэй гэдэг одоо юм харилцаатай найз залуу тийм ээ. За тэгээд гол дүр эмхтэй маань туглаа гэж дууддаг тийм. Хөө туглаа чи яагаад одоо юу яцсан урвалцсан ингээд гэдэгтэй. Тэгсэн чи одоо тэр өөр тохиолдсон сургуулаа тохиолдсон бүх юм хийлдэг тийм. Тэгсэн чинь за би өөрөөсөө чамд нэг үлгэр ярьж өгье гэдэг. Тэгээд энэ тэр үлгэр нь болохоор одоо тавчхан яриа л та тийм ээ. Тэгээд их дурдын цагт нэг тийм далавчаа гэмтээсэн хүн байжээ гэдэг. Тэгээд тэр хүн одоо нисч чадахгүй учраас намагт унчиж гинэ. Намагт унсан чинь тэр намгийн мэлхүүнүүд түүнийг маш их сонирхоод хүүшээ энэ одоо чи яг шувуу муу юм уу да. Намагт байж байгааг бодвол чи баг мэдэртэй адилхан мэлхий баха тий. Чи чинь нисэж чаддгүй юм уу гэл ингээд. За тэгээд тэр нэг хэсэгтэй л тэр намагт одоо тэр хунг сонирхож мэлхийнүүд цугладаг тий тэрний одоо гайхуулах юм уу эсвэл гоочлох муулах юмыг одоо ээрж хайж ингэж одоо цаг хугацаа өнгөрсөн. За тэгээд тэр харин хун шувуу болохоор одоо маш өөдрөг. Яасан гэхээр тэднийг одоо өөрсдийг нь
одоо өөрсдийнх нь тэр намагт байгаад байлгаж агаад маш их талархаж дотонсож за заримыг нь одоо нуруунд дээрээ суулгаад тэр цэнгэг устай нууранд аваачдаг ч юм уу те ингэж одоо хандаж ирсэн. За ингээд цаг хугацаа өнгөрөхийн ирээд нэг мэдхэд л одоо хунгийн далавч идэгсэн. За эдгээд одоо би одоо ингээд нисэх хэрэгтэй. Одоо сүрэгтэйгээ нисгээр боллоо гэдгийг хэлдэг л те. Тэгсэн чинь мэлхийнүүд болохоор тэрэнд маш их дургуутдаг те. Үгүй чи одоо ерөөсөө л энэ намагтай байсан чиг одоо бид нартэй энд үлд чи одоо биднээс ерөөсөө баг зэрэг л нэг том биетэй л болохоос бидэртээ ялгаагүй чи мэлхий шүү дээ гэж хүртэл одоо итгүүлэх гэж оролдож эхэлсэн. За ингээд гисэн ч одоо тэр үүлэн дээгүүр нисэж байгаа хунгийн сүргийг хараад одоо хүн шувуу сүрэгтэй нийлээд нисэж байгаа. Гэтэл одоо тэр мэлхийнүүд одоо тэр нисэж байгаад маш их уурлаж, хорсож бүгдээрээ энэ хунгийн араас одоо нулимцгаая гэдэг тий. Нулимцгаая гэдэг. Тэгээ ингээ бүх мэлхийнүүд тэр нисэж байгаа хунгийн араас нулимж байгаа. Тэгсэн чинь нөгөө нэг энэ үлгэрийг арай л нөгөө залууч нь бүр маш их чангаар инээдэг. Манай голдрын эмэгтэйгээс асууж байгаа. Голдрын эмэгтэй асууж. Голдрын эмэгтэй асууж байгаа. Тэгээ яасан бэ цааш? Тэгээ яасан юм бэ гэсэн чинь. Гэ чи яасныг харин бодолтоо гэ тэгээд тэгтээ. Гэтэл би ерөөсөө юу ч бодмооргүй байна. Яасан дэ хилээчтэй гэдгсэн чинь. Яахав дээ тэр өөрсдийнхэн дээрээс шүлсэн бороод асгарахгүй юу да гэж инээдэг те. Тэгэл нөө уйтгартай байсан голдрын эмэгтэй маань ингээд цуг инээгээл нэрээ тийм байх шүү дээ гэж те. За ингээд чамайг одоо мэлхий биш хум байсан ч одоо тэд нэр уурлаад байгаа юм аа тий. Тэгээд үүнээс хойш чам руу одоо шүлсээ хаях бүрт чи илүү дээр одоо нисэж яваагаа одоо санаж байгаарэ гэж одоо залууч нь хэлдэг тийм. Тэгээд энэ бол одоо маш сургамжтай. Яг л өнөөгийн бидний өдөр тутмын харилцаанд харагддаг, ажиглагддаг. За яг л энэ одоо тэр ата хорсолж тэр одоо нулимс тэр нулимж байгаа шүс болгон одоо хэн бүхний амьдрал ийм ойр байдаг ийм үлгэр юм. Эндээс бол бид нэр яг л тэр шүлсэн бороо өөрсдийнхэн дээрээс асгарна гэдэгт итгэж бид нар илүү дэше өндөрт нисэх хэрэгтэй юм байна. Гэдгийг энэ хэсгээс ойлгож байгаа юм аа. За тэгээд нэг өдөр бэлтгэл дээрээ байжсэн чинь альчуур эмэгтэй дахиж орж ирээд ингээд бид нэр Солонгос явахаар боллоо гэж. Тэгээ хамгийн гол нь яг Солонгос явхад бас нэг анзаарсан зүйл нь урд нь ингээд нөгөө нэг хин залуу чууны ардаас ингээд сүү өргөж ирснээр сандаг тий. Тэгсэн чинь яг энэ удаа явах болсон чинь ээжийнхэн ангийн эмэгтэй ирээд ингээд ардаас нь сүү өргөхөөр болоо зогсдог тий. Тэгээ энэ үед болохоор ингээд магадгүй би ингээд урд нь дандаа хүнд өрхөгдөжсэн бол одоо хин нэг ингээд орхио явж штэ гэдэг бодлоос төрж ирж байдаг тий. Тийм ээ бид дахиад л нисхэн гэж ингэж байна тий. Тэгээд үүнээс хойш бол нэлээд олон орноор явсан. Тэгсэн Орос, Болгар тий. Испани, Хятад гэх нэлээд олон орноор тэмцээнүүд явдаг. Тэгээд хамгийн сүүлд нь бол хамгийн сүүлд нь ч биш л тий. Ер нь тэрний дараа Америк руу явахаар болж байгаа юм л да. Тий. Тэгээд Америк руу явахаар болоод Америкт очиод аялан тоглолтоор ирчээд тэгээ байж хаад залууч хоног бас яг би чамайг Америкт ирэх юм бол шууд тосч авна гэж хэлдэг тий. Тэгээ яг Америкт буусан чинь залууч нь тосч авдаггүй тий. Тэгээд дотор Америк эмгэгзгэлсэн чинь Америк тийм өөрөө маш том. Можууд нь маш хол. Тэгээ яалтчгүй ямар ч боломжгүй байсан юм байна гэдэг зүйлийг бас тэр эмгэгтэй бас мэддэг. Гэтэл Америкт бол маш олон можуудаар тоглолт хийж яваад нэг удаа Холливуудын юунд зураг авалтанд орох. Сонгон шалгаруулалтанд Кадуидийн нэг томхон кинонд сонгон шалгаруулалт тийм шалгаруулалт хийх тийм боломж биднэрт олдлоо гэж менежер нь хэлдэг тийм. Тэгэд яг тэр үед нь болохоор нэг зураач юмхтэй орж ирээд тэднийг ингээд амар удаан ажигладаг тийм. Ажиглаад байжсэн чинь нөгөө нэг гол дэр юмхтэй маань өө би таныг таньчлаа гэд тэгсэн чинь нөгөө нэг амралтын газар Жоржны бааз дээр их ажилладаг байхад нэг удаа урд саяны бит хоёрын подкастн дээр ч гэсэн гарсан л да халтгаан гараад дуурцсан байна. Тэгээ тэр мэгтэй бол баг багт нь Америк зургийг нэж зурдаг тийм хүн байсан тийм. Гэтэл тэр Холливуудын киноны зураач эмэгтэй байсан. Зураач эмэгтэй байсан. Тэгээд тэр би хоёр би нэгээ таньсан. Тэгтээ тэр эмэгтэй нэг тийм амир нүүр өглөө өгөөгүй. Тэгээ шууд гараа авцсан тийм байдаг. Тэгээ байжсэн чинь нэг өглөө ингээд одоо эмэгтэйчүүд ингээд одоо өрөөндөө ингээд лонтчээс л ахaltaа одоо миний хатад төсөөллөөр тэгсэн чинь гадаас нэг залуу орж ирэл ерөөсөө тэрнгүү бужигнууж өгсөн юм шиг байна л да. Тэр нь болохоор нэг залууч юм. Тэр үргэлжлэл яг энэ зохиол төрөл гинтийн нэрэл байсаар гал гинтийн нэрээ дуустдаг тий. Тэгээд ямар тач тухайн алдагдуулаад тэгээд нөгөө нэг гол дэрийн эмхтэйг ичээгээд нөгөө хэд нь уурлаад тэгээ хоёлоо баг хөөгдөө гараа явдаг тий.
Ямар ч тач тэгээд энэ хоёр ямар ч тач залууч нь ирсэн. Тэгээ 2 хоногийн хугацаатай чөлөөтэй ирсэн. Хоёулаа бушуун гарч хоол идий гэдэг тий. За тэгээд одоо Америкт ирсэн дэр Холливуудын киноны сонгон шалгуулалт одоо оролцож байгаа үеийн тухай энэ жоохон яриа. За тэгээд одоо биднийг Монгол гэхээр одоо Монгол ах гэхээр биднийг их одоо Монгол гэж сонсогдвол их содон сонирх баха гэж хоорондоо ярьж байдаг тий. За тэгээд та нар ерөөсө 2 минутад л багтаагаад одоо үзүүлбэрээ тоглох хэрэгтэй тий. Илүү гаргаж болохгүй гэдэг юм зөвлөмжийг тэнд цаанаас өгч байгаа тий. За ингээд тэр одоо томоос сүрдэм тийм том байгууламжийн дотор тий одоо дөрвөлжин зассан тэр олон байгууламжийн давхар баригдсан байдгийг ихлэ хардаг тий. Энэ одоо давхарлсан юмар яах юм бол гэсэн чинь ерөөсөө тэнд киноны зураг авалтаа өгдөжсэн ба. За ингээд ямар ч одоо манай Монголын багийн нуграачид киноны сонгон шалгуулалтад ороод тэнцсэн гэдэг энэ одоо баярт мэдээг миний нэрээр дуулгадаг тий. Огтоо баяр хүргэе би тэнцчлээ гэх тий. Дуулж яана уу шалгаруултанд тэнцчлээ бид кино тоглоно гэдэг. Тэнд бол маш их одоо баяр болж байгаа юм л тий. За тэгээд тэнцээд англи руу кино зураг авалтанд явахаар болж байгаа тий. Тийм тэгээд англи руу яваад очиод тэгээ англи яг тэр кино зураг авалт нь ерөөс яг л 18 дугаар зууныг үлээ. Тий 19 дугаар зууны ингээс санагдвал бүр яг дээр үеийн англи орон бүр яг тэрэнд зөриулөөд бүр амар том хотхныг ерөөсө кино зураг авалтанд бэлтчихсэн. Тэгээ тэр хотхонд ерөөсө дандаа л Холливуудын албартай жүжигчид байгаа тий. Тэгээ тэд нар зүгээр яг л Холливуудын кино дотор өөрөө өстө орчихсон. Тэгээд яг тэр хүмүүс яг бодитер кинон дэр байгаа үйлдэлүүд нь санаанд ороод тэгээд тий одоо нэг хин нэг таардаг үлээ чи санаж байна уу? Тий нөө хүүе эн чинь нэг оддын дайн дээр гардаг жүжигчин байх шүү дээ гэж болохоор тийм байх сая бидрийг сайн уу гэсэн тий чи харсан уу гэж ингээ хоорондоо ярьж байгаа тий. Тэгэл хүүшээ тэрийг хардаа гээл тий. Энэ яагаад нөгөө хөхөөний үүрэн дээрх нислэг кинон тоглодог жүжигчин хүн явж штэ гэж. Тийм байж штэ гэж. За тиймээгүй гэж. За тэгээд одоо нэгэн алдарч жүжигчин одоо тэднэр дээр ирдэг тийм ээ. За ингээд сайн явж ирвөө та нар үнэхээр одоо үзэсгэлэнтэй байна гэл. Одоо хамтран ажиллах болсондоо баяртай байна гэсэн чинь эхлээд та нар хятадуу гэж асуудаг. Тийм хятадуу гэж асуудаг гэсэн. Үгүй бид монголчууд гэж хэлж байгаа. Тийм энд бас гоё Монголынхаа нэрийг дэлхийд бүр Холливуудын кинонд мөнхөлж байгаа энэ маш гоё юм баярт үйл явдал болж байгаа. Гайхалтай. Би хизээч монгол хүнийг одоо харж байгаагүй, ийм монгол хүнд ажиллаж байгаагүй гэж хэлдэг те. За ингээд бол тэд одоо кино тоглох зориулсан одоо маш олон байгууламжийг тэнд зассан. Бид тэр бүгдийг одоо явж танилцуулж гэдэг те. Тэгээд кино зураг авалтууд нь бас амар одоо нэг л жижигхэн кадр дээр маш олон удаагийн давтамжтай авах зүйлүүд зөндөө. Тэгээ бас амар ядрахдаг тэг кино урлаг гэдэг чинь өөрөө ямар тийм бас хүнд урлаг юм бэ гэдэг зүйлийг бас мэддэг тийм. Уул нь бол яг нэрээр ярил энэ өхний хувьд мэрэгжлийн тамирчин болохын тулд 11 байранд 10,000 удаа байдаг юм гэл байдаг ч гэсэн яг тухайн үед бас киноны зарим нэг зураг авалтууд дээр амар хэцүү байсан гэж ярьдаг тийм. За тэгээд ямар ч тач 2 сар үргэлжилсэн кино зураг авалт дуустдаг. За тэгээд кино зураг авалт дуусаад тэгээд ер нь бол гэрлөг харж байгаа тийм. Тийм гэрлөг харж байгаа. За тэгээд кино зураг авалт дуусаад за тэгээд Монгол руу буцаад ирээд бараг 3 4 сар болчихдог тий. Тэгээд нэг өдөр нэг өдөр шинэ киноны одоо нээлтийг өнөөдөр дэлхийд даяар тэмдэглэх гэж байна гэд тэр хойд Атлантын далайн одоо цаад ирэг дээр байдаг одоо тэр Сайн Лойер гэдэг лөө дээ. Тийм кинотеатраас одоо урилга ирдэг тий. Одоо энэ киноны нээлтэнд орж байна гэд. За тэгээд аав ээжтэйгээ тэр киноны нээлтэд оролцоо явж байгаа. За тэгээд зохиолын одоо төгсгөлд одоо маш гоё наз жаргалтай үйл явдал болж байгаа нь юу вэ гэхээр охин голдоо суудсан. За зүүн гарлалт нь аав нь суудсан, баруун гарлалт нь ээжээ суудсан байгаагаар тийм ээ. За тэгээд аав нь болохоор охиноо 11 настай төрөлцөг шүү дээ тий. Аав нь дүүг нь аваад явдаг. Яг тэр үед ингээд галт тэрэгний цонхоор охин руугаа харж чадахгүй холмаагаад байж байхдаа богоон дөнгөж хөдлөнгүүд хоёр богооны завсар ингээд амар тачгансан ингээд коридор гэдэг шүү дээ тий. Тэн дотор
богоны дуун дотор ингээд хинч мэдчихгүй байхад ингээд ямар амар ингээд бүр чин сэтгэлээсээ авирлаж үйлж ийсэн шүү дээ гэж ярьдаг тий. Тэгээд тэр нулимс бол нэг ч өдөр хатаагүй гэж хэлдэг аав нь тий. Тэр маш гоё. Нэг ч өдөр хатаагүй. Өрөө үлдээчгээд одоо тэр явсан тэр өдрийн одоо хагцал юм л та 7-8 жилийн хагцал бол өхөн өгтөл минь сэтгэл дурсаар байх болно гэдэг. Ингээ аав нь амандаа бутнаад нүдэндээ нулимстай хэлж идэг тий. Гэтэл баруун талаас нь тий. Кино хэллээ кин эви өрнө гих ээжийнх нь одоо шивнэгт баруун талаас сонсдваа гэж зохиолд басдаг. За тэгээд ямар ч тач энэ ингээд ном мөн ингээд энэ аз жаргалтайгаар дуусч байгаа тий. Тэгээд ямар ч тач энэ номыг уншиж байх хугацаанд их ингээд нэг одоо сэтгэл хөдлөхсөн бас ингээд бас баг нулимс асгаруулсан хэд хэдэн мөчүүд байсан. Тэгээд үнэхээр хэрэгтэй одоо надад энэ номыг уншия гэдэг анх ирээд чамайг хэлж байхад ерөөсөө би юу эмхтэй хүний талаараа үг гэж их бодож исэн тийхэд гэтээж ямар ч тач ингээд анхных гэдгээр хамгийн анхны хүн болоод ингээд өөрөө санал тавиад гэрсэнд маш их баярлалаа. Гоё номыг ингээд чамтай уншиж дууссандаа маш их баяртай. За би ямар энэ подкастныхаа төгсгөлд энэ зохиолоос одоо олж авсан 5 зүйлийг энд дуртъя гэж бодож байна. За миний хувьд энэ зохиолыг уншаад хамгийн нэгдүгüрт бол ерөөсөө юунд ч хизээч бууж өгч болохгүй мэн. Хизээч битгий бууж өг. Энэ зовлон одоо юу гэдгийг энэ даваа бол ерөөсөө төр зургийнх юм байна гэдгийг ойлгосон. Хоёрдугаарт бол өнөөдөр одоо миний хэн байхыг бол бүгд мэдчихэж болно тий. Хин ч мэдчихэж болно. Одоо хин чи намайг ингэж бод гэж хэнийг нь хэлэхгүй шүү дээ. Өнөөдөр би хин ч гэж болно. Харин маргааш хэн болж өөрчлөгдөхийг хэн ч мэдэхгүй. Хэн ч мэдэхгүй. Тийм ээ. За энийг бол өөртөө зоригжуулж хэлж байгаарай гэж бодсон. Хэлж юмар юм байна гэж бодсон. За гуравдугаарт бол энэ эцэг эхийн хайр гэдэг хайр бол ерөөсөө үрд миний дэргэд байдаг юм байна. Хэдий одоо биеэрээ хол байгаа боловч сэтгэлд бол үргэлж аав ээжийн хайр бол ойр байдаг юм байна. Үрд ойр байдаг юм байна гэдгийг ойлгосон. За дөрөвдүгээрт бол энэ ганцаардал гэдэг зүйл одоо сүүлийн үед эм хүүхдүүд залуучууд эм орол гэж яриад байдаг те. Ганцаараа эм ордог гэдэг. Энэ ганцаардлыг бол ерөөсөө өөрийгөө хөгжүүлэх боломж гэж хүлээж авах хэрэгтэй байна. Тийм ганцаардал бол ганцаараа байгаа үед хүн маш их хөгжиж чаддаг юм байна. Хөгжүүлж болдгийн тод жишээ энэ ном дээр энэ зохиол дээр гарлаа л да тийм ээ. За 5 дугаар одоо энэ зохиолоос олж авсан зүйл бол ерөөсөө өнөөдөр би амьтал байгаад амьсгалжил байвал болоо гэдэг энэ үг бол ерөөсөө дэндүү хангалтгүй юм байна гэдэг энэ мэдрэмжийг би номоос олж авсан. Ямар тач баярлалаа. За тэгээд бит хоёр хувьд анхных подкаст байсан. Анхных байсан. Тэгээд ямар тач алдаатай зүйлүүд, яран дээр алдсан зүйлүүд байх бах. Тэр болгоныг та хэд ойлгоно гэж бодож байна. Тэгээд энэний төгсгөлд хамтдаа өгч болон багш хөгжлийн ураа байгаа. Энэ бол тэр Монголын ирээдүйн сайн сайхны төлөө багшилцгаая гэдэг үрээ. За энэ зүйлийг хоёулаа хамт хэлээд дуусгах уу? Монголын ирээдүйн сайн сайхны төлөө хамтдаа багшилцгаая. За баярлалаа.